шинэ он гарахад ердөө 10хан хоног үлдлээ. 4 урилга нэвтрүүлэг Jax Coffee-гаас та бүхэндээ мэдчилж байна. Тийм ээ, энэ аль хэдийн чимэглээд эхэлсэн. Аргагүй л шинэ оны уур амьсгал мэдрэгдэж байна. Догтлол аль хэдийн ороод эхэлсэн. За хүмүүсийн хөлдч гэсэн нэлээ хий орцсон байгаа. Тэгээ шинэ оноо угтах бэлтгэлээ монголчууд ер нь бол нэг сарын хугацаанд ингээд бэлдсээр байгаад яг 10 тоолол дуусчдаг нэг тийм сонирхолтой баяр байгаа шинэ жил бол. Тэгээ бид ч бас шинэ жилийн уур амьсгал орсон байна. Бас шинэ жилийн уур амьсгал дээр нэмээд бидэн дээр шинэ уур амьсгал нэмэгдсэн байгаа. Тараа. Өнгөрсөн 3 нэвтрүүлгээ бид зочдоосоо урьж хөтлөгчөөр ажиллуулж явж байсан. Манай Kings Kids-ийн захирал одоо хулан оролцож байлаа. За мөн манай одоо Forest Camp саран чулуу маань ирж байсан. Harvard хулан бас сүүлийн дугаар дээр хөтлөгчөөр ажилласан. Өнөөдөр харин Нямжоо гэдэг энэ шинэхэн одоо бүсгүй манай 4 урилга нэвтрүүлэгтээ одоо хөтлөгчөөр ажиллана. Ер нь бид бас нэг богинохон ч гэсэнтэй хугацаанд нөхөрлөх нэ. За баярлалаа. Тэгээд 4 урилга нэвтрүүлгийн цоо шөнхөн хөтлөгч болж танай нэвтрүүлэгтээ одоо энэ нэвтрүүлгийн хамт олонтой хамт ажиллах басна маш их баяртай байна. Тэгээд ямар ч байсан би өөрөө маш их үздэг, дуртай нэвтрүүлэг байсан. Тэгээд өөрөө одоо ингээд хөтлөх болсон гэсэн чинь надад ингээд итгэмээргүй маш гой санагдчихээн л да ер нь бол. Нямжаа үздэг байсан гэж чинь магадгүй тэр үзэгчийн суудал сууж байхдаа нэг сонирхоод тийм ээ ингээд асуучих юмсан хөөх энийг ахаад нэг уудалчих юмсан гэж бас бодож л байсан байж таараа. Тэгэхээр түүнийг одоо хэрэгжүүлэх юм бодит гоё боломж гарч ирж штэ. Харин тийм. Тэгэхэд өөрийгөө илүү дэлгэрүүлээч одоо мэрэгжил, сургууль соёл одоо хаана харьяалагддаг гэх мэт. За ер нь бол би жүжигчин мэрэгжилтэй хүн байгаа. Тэгээ одоо Emoz Production-д жүжигчнээр ажилладаг. Тэгээ давхар өөрийнхөө сонирхлоор энэ нэвтрүүлэгт ажиллах болж байгаа одоо маш их баяртай байна. Бид гурав ярилцж хагаад Нямжаг маань зочин хөтлөгчөөр ирж байгаа. Бидний үед одоо урилга хүлээж авч байгаа шинэхэн хүн гэдэг утгаар энэ удаагийн дугаарыг яг чи ихэл гэж тийм ээ боломж олгоод байгаа шүү дээ. Зочноо өөрөх одоо. Тэгээ маш их баяртай байна. Би амар догдолж байна. Тэгээд би зочноороо одоо хэрэглээний урлал блогийн хөтлөөч инх жаргалын цэцгээ гэдэг эмэгтэйг одоо онцолж өөрийнхөө зочин болгож ирсэн. Тэгээд цэцгээ хичээгээ урьж байна. Ямар ч байсан. За урьж байна. Сургаар мэддэг хүнтэйгээ өнөөдөр нүүр тулах юм нүүр тулж уулзах боломж олгож байна нэмж байгаа. Тэгэхээр энэ урлах хийн гэж бүлгийн урлаач бүсгүйчүүдийг би мэдхийн. Энэ урлагын бүлгийн энэ бүсгүйчүүдийн дунд бас цэцгээ маань гол одоо үр гүйцэтгэж эднийгээ зангидж нэгтгэж байдаг. Саяхан та нар манаас шинжилгээ хийсэн шүү дээ тийм ээ. Тэгээд нүүр тул уулзч чад баяртай байна цэцгээ. За юуны өмнө телевиз үзсэн суугаа нийт үзэгчтэй энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Тэгээд мөн утгагүй шинэ он гарах гэж байна. Бүгдээрээ одоо бэлтгэл ажиллаа хийгээд завгүй байгаа бах. Тэгээд урлах ин гэдэг бүлэг маань бол одоо анх миний санаачлагаар үүсгэн байгуулагдаад одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд бас баггүй хугацааг туулсан байна. Бас нилээдгүй юмыг амжуулсан байна. Тэгээд танай бас нэвтрүүлэгт манай бүлгийн айгүй олон бүсгүйчүүд оролцсон байт юм байлээ. Тэгээд юуны өмнө та бүхэнд бас маш их баярлалаа. Тэр олон бүсгүйчүүдийг бусдад таниулж нөх хүмүүст бас уран бүтээлийн тодорхой хэмжээгээр сурталчлан таниулж одоо олон шавнартай болж байгаа төрөөчөөсөө тэгээ бүгдээрээ энэ 4 урилга нэвтрүүлгийн анх ингээд нөгөө Нямжууг залхахад нь би гайхаад юу лээ гэж ихлэ баг гацаа за юу лээ оролцох юу лээ бахан бодож та за гэдэг одоо яасан дургүй ирсэн баяртай юу ирсэн яа тэгвэл тэнд чих мундаг хүүхд охид бүсгүйчүүд оролцдог учраас одоо би чинь юу лээ гэ өөрийгөө ингээ харьцуулаад байгаа байхгүй юу тэгээ яг юуны өмнө тэгээд баярлалаа ингэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд тэгээд нөгөө урлах ин гэдэг үгээ бас тайлбарлчихъя. Ин гэдэг маань одоо нөгөө энэ штэ үсгэн шиг гэхэд ордог. Тэр нөгөө жахаа хэлсэн штэ би ч нэг ойлгосон урлах нь нэгэд тий. Урлах нь гэдэг урлах ин юм байгаа. Одоо шинэ магадгүй зарим хүмүүс одоо санаж магадгүй хөвшин настай хүмүүс энэ төр ингээл энэ одоо нэг тим юмны интэй харах хог штэ гээл. Тэг яг одоо интэй одоо донтой гэсэн үг. Манайх ингээл би тим юмны хоббитэй гэж ярьдаг. Уг нь бол би ийм интэй гэд ярих юм бол зүгээр юм байгаа. Гоё яагаад хобби гэдгийг яг үнэндээ сонирхол гэдэг үгээр л бид нар орлуулж ойлгоод байдаг. Лавгсрангоо бол яг илүү зан гэд хөрхөн бас шогчлсан байдаг л та. Би бол өнөөдөр жишээлбэл ин гэдгийг би зогцойхон ахыг бас дон гэж яхийг сонсчихсан. Тэгвэл хобби дон сонирхол
илүү зан. Тэгвэл одоо ингэж хэлээ. Тийм ингээд бүр яг Монгол тойл бичгээс би бүр сонирхоод ингээд шүүртж үзсэн л те. Яг л тэр үгээрээ бууж ил. Ерөөсөө л хобби юм байлээ. Тийм тэгээд их баяртай нарахгүй шүүрч аваад бүлгийнхаа нэрийг оруулаад өгсөн байна. Студиг чимээд сүлд мод ирсэн байна. Тэр одоо эсгийгээр хийцсэн байх шиг л харагдаад. Яриа эсгий. Яг одоо эсгий гэхэр нөгөө манай 100% хоньны ноос эсгий бол биш юм байгаа штэ. Нөгөө нийлэг эдээс гаргаж авсан полиэстер материалаар одоо хийсэн. Тийм эсгийнүүд ихэнх нь одоо сүүлийн үед энэ эсгийг бас янз бүрийн бүрээ хийдэж юм л да хатуу зөөлөн нэмгэн зузаан байгаль ээлтэйч гэдэг юм уу те дахин ашигласан хаягдл материалаар энэ төр ингэж хийдэг байхгүй юу. Тэр утгаараа илүү одоо нөгөө байгаль ээлтэй бүтээгдэхүүн гэдэг утгаараа бас сүүлийн үед гар урлалт их хүчтрэн орж ирж байгаа эсгийн урлал маань би их олон янзын юм руу ер нь өсчдөг л те. Тэгээд энэ удаад бас тэр болгон нөгөө хүмүүст нэг харагдаагүй байж магадгүй гэсэн юмнуудаасаа түүгээд аваад ирсэн байгаа. Тэгээ энэ болохоор товчин байгаа. Ер нь багаасаа л их товчин дуртай хүүхдээсэн. Имээдээ товчдүүчиг бол нөгөө нэг төмөр хайрцаг руу шидэл. Тэгэл имээ хизэн аваад нэг юмд хадчихарна. Айгу баяртай нэг том юм амжилсан. Тэгээд ер нь их товчин дуртай, товчх цуглуулдаг. Тэр утгаараа ч тэр юм уу миний одоо нэг урлалын нэг жижигхэн гэрийн булгангийн 50-ын хамгийн дээд нь ингээд товчоор дүүрсэн байдгийг. Өнгөөр нь ялгалцагдал шүү дээ. Одоо чинь тэр модыг харахад энэ ёолкны тоглоомнууд нь баг товч юм а да. Тэр ингээд дээр нь ногоо юмнууд тийм цааталт нь бас товчоор хийсэн чимэглүүд энэ төр байгаа л да. Тийм. Мишелийн барьсан байгаа энэ хайрцаг гэхэл ерөөсөө битүү ингээд товчоор чимцэн. Тийм охиныхоо нөгөө гоё чимэглээ хайрцаг нь янзлж өгсөн. Одоо эдрийг та бүр ингээд нэг бүрчлэн наад. Ер нь бол нэг бүрчлэн наа. Догч ингээд яг ингээ харахад их жижигхэн нэг хямдхан төсөр материал штэ. Нэгэн зураг 100 төгрөг 20 төгрөг гэл яг үндэ ингээд цуглараад ирэхээр бас хөөрхөн болчдгийг. Айгуусаа нөө анх ингээ юм хийж эхлэхдээ тэрийг мэдэрчээсэн. Гэтэ яг хийсний дараа их гоё чамин гоё харагддаг л да. Тэгээ ер нь сүүлийн үед яг гар уралд догччин хадах гэдэг хэрэглэнээс аль хэзээ гараа явцсан. Ерөөсөө догч ингээ бүр төрөлжлөлд ингээ багцаараа савлагдаж зарагддаг байхгүй юу? Зөвхөн одоо Валентины баяр зориулсан тавьчихээр янз бүрийн гоё зүрхийн хэлбэртэй байдаг ч юм уу те. Аваад тэрийг нөгөө урлаачт маань яах нь Валентиныхаа баяр зориулсан юмар ингээ чимэлж өгнө штэ. Эсвэл шинэ жилийн гэвэл яг ингээ улаан ногоон цэнхэр өнгөөрөө савлагдаад ингээ зарагддаг ч юм уу тийм болсон байгаа. Тэгэхээр аль хэзээ урлалын бас нэгэн төрөл болоод ялангуяа товчоор одоо ингээ ийм зүйлт хийдэг ч юм уу те. Бас тэр тал руу бас айгуу яадаг. Энэ зүгээр ингээл товч харагдаж байна. Хясаагаар хийсэн нөгөө хясаан товчнуудаар хийсэн баг. Энэ бол бүр яг хясаан товчнуудыг бүр яг англиар хэдэн жилийн өмнө товчонд оруулж байхдаа бас хийжсэн. Хамгийн сүүл тэр модыг л өчтөр дуусглаа. Энэ цүнх өөрөө барайл явж байгаа. Би нэг сонин замд ингээд юмаа хийчихээр ингээд барай муухай болчих гэр нь харамлаад тал тэгээд уурчгаад цаашаа хийдэг байх нэг хүмүүс ингэдэг байхгүй та ингээд юмаа зардггүй гэхээр өөгүй штэ гэд ягаад гэвэл дараа нөгөө нэг яг тэрийг би ахиж хийх зав надад гардаггүй тэгээ нөгөө юмд амар хайртай болохоор тэгээд хадгалаад өөртөө байлгаад яг үнэхээр юу болвол бас хүн ингээ хүсэх юм бол яг бас цаг зав гаргаад хийгээд өчт юм аа. Товчрол бөөгнөрцөн л харагдаад байгаа боловч нэг бүрчлэн наасан гэхээр нилээн ажиллагаатай. Ажиллагаа шаардсан. Тэгээд нөгөө яаж наавал их гоё нөгөө ерөнхий зохиомж нь гарч ирэх үү гэдэг бас их чухал. Яг уран зур зурж байгаад адилхан юм биш үү? Өнгө тавилт гэдэг шиг тий. Тэгээд өнгө нь ер нь бол альва урлал ер нь өнгөөр тоглох юм байдаг шүү дээ. Өнгүүдийн хооронд хэр зөв зохицуулж юу яан те тэр хэрээрээ хийсэн юмны чинь утга агуулган ч гэсэн их гоё гарч ирдэг. Та томч зорж худалдаж авдаг уу? Тэгдэг. Цуглуулдаг тий. Тэгээ та яаж одоо анх энийг сонирхож эхэлсэн бэ? Яаж гар уралт руу ингэж гүн гүнзгий орж нэвтрвэ? Ер нь бол их багын дуртай байсан. Гэхдээ нөгөө хөдөө өссөн болохоор яг орчин бол байгаагүй юм байгаа. Тэгээ тийм учраас мэрэгжлээ би сонгохдоо нөгөө хүсэл сонирхлоороо биш ашиг сонирхлоороо сонгоцсон. Тийм хүмүүс эдэг штэ тий. Тэгээ сүүлд яг яагаад би буцаад энэ юм руу дурлан орох болсон бэ гэвэл яг нөгөө нэг гэртээ хүүхдээ хараад эмэгтэйчүүд за юу хийх вэ болдог шүү дээ тий. Йоо яг тэгж байгаа л тест. За юу хийх үү гэл эхлээл бүр ингээ уйдал нөгөө савнгийн дөр хүртэл үзэж байгаа байхгүй. Тэгсэн чи миний их ажил биш вэ гэл ингээ янз бүрийн юм хийжсэн. Гинтхэн нөгөө гэрт чи юм хэрэгтэй болоод нэг хөшиг хэрэгтэй болоод орхон жилийн орны бүртгэлэг хэрэгтэй болдог ч юм уу. Дэрний ут хүүхдүүд нэг хувцсан багадаар сонирн болоод тий. Тэнгүүт нь л оёод эхэлсэн. Ер нь бол юм уях их дуртай л да. Угаасаа багын нөгөө юм уях дуртай байсан. Нөгөө мэрэгжлээ сонгоод нэг төгссний дараа ч үгүй имээ тэгж суужсэн байхгүй. Яохи чи имээ зааж өгч ирсэн чи анх бүр 5 настай байхад маань миний охин яагаад ингэж юмаа хийхэ болцсон бэ? Уг нь чи юмаа л хийх ёстой юм байх шүү дээ. Тэр дуртай юм бол хийх ёстой юм байгаа ингэж өгш настай хүмүүс ч бас их зөвлөдөг. Энд нэр эмээгийн маань зураг байгаас 5 настайгаас хэрэг багасаа
Тийм их багаас л ойсон байна тийм байх юм. Бүр ингээд сургуульд орохоос өмнө энэ төр ойсон. Одоо энэ имээ хамлууд энэ төр маань байдаг буур толготой буур авина да. Энд яг имээ хиттэй байх үеийн зураг юм. Имээ нэг наа чин 82 3-тай байх үеийн зураг. Тийм. Сайхан өндөр. Имээ маань 87 хүрсэн. Тийм. Тэгээ имийг ихээ яг өстө өөртөө зориулаад имийг зориулсан надад үлдээсэн товчнууд наа чин бас байгаа. Тэр үеэрээ тэгээ жаз хадгалаад хэрэглэхгүй юм. Энэ их утга учиртай зураг байна л да. Тэгээ жазнасаа эхлээл. Товчны хувьд жишээ нь танд одоо нэг тийм ямар нэгэн өөрийн гэсэн философч гэдэг юм утга учир байдгүй. Одоо товч чинь ямар нэгэн юм юмыг имхэл зэгцэлдэг те задгаа юмыг хумдагч гэдэг юм уу. Энэ утгаараа ингээд товчонд илүү утга учир өгдөг гэдэг юм уу. Иймэрхүү нэг юм байдгүй танд. Асуултад товчроо их гоё штэ. Ингээ хийсэн юм дээр би заавал нэг жижигхэн товч нэмчихэр бүр илүү гоё болчдөг байхгүй юу. Тэгэд ер нь бол товчроо жижигхэн мөртлөө жижигхэн хайр байхгүй юу. Айгүй хөөрх ингээд нэг юм дээр ингээл хийчихэр айгүй хөөрхөн чимээл одоо юу гэдгийг утга санааг нь илүү баяжуулаад илүү гоё болгочдөг. Тэгэхээр ер нь товчроо оролдож товчийг бас зохиомжлж юмд оруулах бас дуртай л да. Ер нь олон төрлийн юм хийх дуртай. Тэрэн дундаа заавал нэг жижигхэн товчийг хавчуулчих гал хэдий ер нь. Сонирхолтой товчийг хайр гэж бас зүйрлж байгаа. Жижигхэн хүүхэд анх удаа сонсож байна. юм аа тий. Ганцхан маань дөрвөн урилга гээд улаан бэлигээ өмссөн байгаа. Өнгөрсөн шинэ оны баяраар бид нар энэ бэлигээ өмсөөд зочтойгоо уулзчихсан. Ямдаа ихч маань нэхэж өгсөн урлагийн бүлийг хэлүүлээ. Тэгэхээр бидэндээ самдж ингэжсэн. Тэгээд маш гоё нэгдэг. Энэ маань бас өөрөө хайрын бэлий гэдэг үзэгчтэй сануулхад тэгээд яг өөрийнхөө хайртай хүн өөрийнхөө гараар ил загтал бичээд тэгээд энэ бэлийн дотор хийгээд тэгээд тэр хайртай хүндээ биелгэлж байгаа. Ийм бид нар аян өнгөрсөн жил шинэ жилээр явуулж ирсэн. Тэгээд одоо яг тэр аавдаа бичиж байгаа захиа, өөрийнхөө охинд бичиж байгаа захиа яг энэ хэлж чаддгүй үгсээ шинэ жилээр яг дийлгээд тэгээд энэ хүний халуун дулаахан энэ хайрыг шингээсэн бэлийн дотор хийгээд өгдөг. Тэгээд тэрийг хайрын бэлий гэдэг бид бас олон хүмүүс тарааж исэн тийм ээ. Тэрийг эргээд нэвтрүүлэг болсон шүү дээ. Эргээд дурсан ч бас их сайхан байна. Сүүлийн үед ер нь манай нэвтрүүлэгт оролцож байгаа энэ маш олон группийн хүмүүс бол Facebook группийн хүмүүс байд. Тэгсэн чинь таныг блог гэхээр би бас олзуурч юм л да. Би өөрөөс өмнө блог бичдэг байсан. Тэгээд блог одоо яг яаж хөтөлж тэн дээр ингээ хүмүүс яаж нэгддэг юм бол миний блог болохоор одоо болтол байнга л хүн ороод идэг тийм блог тэрний хүчийг урлах юм байна. Тэгээд одоо би 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Сүүлийн үед нөгөө Go Amen маань жоохон гацаад намайг бичлэг битгий оруулгээд оруулах битгий засгээд ер нь жоохон хэцүү байгаад байгаа. Тэгтээ яг хуу бас зав зайгаар юм оруулаад тэгээд байгаад байгаа. Надад их хэрэгтэй их тусалсан. Бас тэр хэрээрээ хүмүүс ч гэсэн миний боолог бас хэрэг олдогт их баярлж явдаг. Одоо сэтгэлдүүдээ уншаал нэг өөрөө угаасаа ийм сэтгэлийн өрөлтөө байхгүй би ч тэгэл өглөө нэг айгүй гоё сэтгэлд уншаал өдөржингөө ирч хүчтэй ажиллаж байгаа би ч айгүй гоё эдгийг бас сургалт явуулдаг гэсэн тий. Тийм яг хөө мэдээж бас хүмүүсийн нэг чинь сорё гээд тэгдэг болохоор нь дуртай яа бас зааж өгнө. Тэгээ ялангуяа бас телевизэд ханддаг байхгүй та нэг тийм юм заагаад өгөөч гэхээр эн чинь бас тэр хэрээрээ бусдад төгөн дэлгэрэн штэ тэр утгаар нь бас дуртай яа заа гэж очиолстой зааж өгнө. Тиймэрхүү бас юу би. Одоо урлагийн хэдэн эпискочуд байна? За яг нөгөө тоо баримт дурдах юм бол зөвөр нэг 12 3 мянган байна уу? Зүгээр нэгдсэн хүмүүс байдаг. Гэхдээ тэрний идэвхтэй гişүүд нь бол нэг 100 гараад идэвхтэй гişүүд байгаа. Бид нар болохоор анх байгуулагдсан цагаас эхлээл одоо байнгын тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Байнга одоо олон улсын нэхэмлийн өдрөлгийг сайдаж сая 2 дахь жилдээ тэмдэглэдэг ч юм уу тий. Тэгээд сар болгон бид нар тогтмол уулзалт явуулж идэг. Дандаа нөгөө нэг чаддаг нь бусдаа өөрийнхөө юмыг зааж өгдөг сургалтанда. Тэгээ бас нэгнийхээ төрсөн өдрийг яг энэ хийсэн бүтээлүүдээр нэгдгээ бэлэг өгдөг ч гэдэг юм уу тий. Ер нь урлагийн бүлэг бол одоо нэгдсэн хүмүүстэй маш хүр өгөөчтэй бусдад ч гэсэн үлгэр дуурайл болох үйц одоо их сайхан бүлэг болж байгаа цаашдаа ч гэсэн улам сайхан болно гэж бас итгэлтэй өрн байгаа. Үйл ажиллагаа явуулах болгондоо ямар нэгэн аян өрнүүлэлтгэлтэй ихэвчлэн сайн үйл аян өрнүүлдэг. Тэгээ сая бас бид нар шинжлэлээрээ бас нэг сайн үйл аян өрнүүлээд нэг охин тусдгаар бүгдээр сэтгэл санаа нийлсэн байгаа. Хамгийн гол нь тэр охин маань ийм гар урлал дуртай их олон жил хүнд өвчнөр өвдсөн. Тэгсэн мөртлөө энэ дуртай юм а ерөөсөө хаяагүй хийгээл идэх хөрх амьд хичнээн хэцүү байсан ч гэсэн. Тэгээ тэр охинд бид нэр туслая гэд одоо аян бид бүгд нар юм гэдэг өрөөнд ор нэгдээд тэгээ аянгаа өрнүүлээд эхэлсэн байгаа. Энэ Нямбо маань одоо саяхан одоо тэр нараа өөрөө зурья би гэсэн тэгээ өөрөө зурангууд бид нарыг албан ёсоор нөгөө нарын тавиад тэгээд Нямбогийнхаа бүтээлүүдийг бас бусдад сурталчлан таниулаад
тэр эмнэлэг олох хэрэгтэй байгаа ихний чинь бид нар хямд Солонгост хямд эмнэлэг олох хэрэгтэй байгаа. Ямар асуудалтай охин гинэ? Ер нь бол хорт хавдартай. Тэр онцлог байсан юм шиг байгаа. Гадуураа бүрхүүлтэй. Бусад нөгөө биендээ үсрэхийлээгүй. Тийм учраас их олон жил ингээд нуруунаас нөгөөх нь ингээд томроол түрээд байгаа. Тийм. Тэгэхээр тэрийг маш яралтай ахуулах юм болов уу магадгүй бүрэн идэх хэрэгчсэн найдвар байгаа. Сурвалжлага бэлдсэн байгаа бох те. Хэдүүлээ сурвалжлагын анхаарлаа хандуулцгаая. Эхлээд урилга өгчээ. Тэгээд энэ арай дуусаг байгаа. Их нь одоо яг ерөнхийдөө нэг суурийг босгоцсон л байгаа. Тэгээ энэ голд нэг юм байна. Тэгээ энэ юунуудыг ингээ гоё чимэглэх юм. Тэгээд чимэглүүд маань дандаа тийм авч болдог. Тэгээд жилийн одоо 4 улирлаар мод маань өнгөө хувирууж яах. Ямар юм байгаа. студид 3 хөтлөгчийнхээ хамт үргэлжлүүлье гэж бодож байна. Тэгээд баярлалаа цэцгэгч. За баярлалаа. Гэтэ хүүхдээ хараа суухаар чи эмэгтэйчүүд одоо зарим нь одоо станер ажилдаа хурд орох юмсан энэ төр гэл те хурдан цэцэрлэгдэг гэж бараг хэлэх гээд идэв штэ. Миний хувьд бол гэртээ хүүхдээ хараа суuna гэдэг бол танд олдож байгаа алтан боломжлог хэлмээр байна. Гэртээ хүүхдээ. Тийм штэ. Тэр чин хүнийг одоо өөрийгөө таньж мэдэх хугацаа олгож байгаа байхгүй юу? Одоо шинэ би ингээд тобод ор бичиг цаастай зурлаа зогсоо зээгөө явуулсан бол хизээж би энийг олж нээж чадахгүй л ах байсан тийм. Дан бүсгүүчүүд байх уу эсвэл одоо эрэгтэй хүмүүс ус вэ? Эрэгтэй хүмүүс харин их байгаад идэв юм. Би харин ороосоо гэж аягүй хүсдэг. Тэгээд жилийн жил шинэ жилээр 60 эмэгтэйл цуглаад идэв. Эрэгтэй хүмүүс юм нарийн чимэглэр юмдаа илүү сайн байдаг штэ. Жишээ нь хөөргөний дайлан эрэгтэй хүн хамгийн мундаг ойж штэ. Тэр хүний дайлан өнөөдөр хамгийн үнэтэй байна те. Тэр утгаараа одоо аягүй үнийг хэлжүүл эрэгтэй хүн болгон дайлаа ойно гэж байна. Тэр утгаараа эрэгтэй хүмүүс гар урлалт ялангуяа дэлхийд дахинд ч гэсэн эрэгтэй хүмүүс аягүй сонирхдаг. Тэг нэгдэг те. Яг иймэрхүү бүтээлүүдээр ч гэсэн оролддог бүр ойдог гэл. Ер нь сүүлийн үед энэ гар урлал аягүй өсрөнгөө хөгжиж байгаа дэлхийн нийтэд худалдаа авалтын хэмжээг ингээ бодоход жилд хамгийн бага бодоход 5-аас 10% өсөлттэй явдаг гинэ гар урлалын салбарын бүтээгдэхүүнүүд. А тэрийг ингээ сонирхон хийж байгаа хүмүүсийн та 20-30% ингээд. А дээрэс нь нэмээд нөгөө гар урлалыг яагаад ингээ бас холбоод энэ нэхэр хөгжөөд энэ нэхэр нөгөө нийгмийн сэтгэл зүй те янз бүрийн нөгөө юунууд байна шүү дээ. Одоо чинь стресс бохимдолч гэдэг юм, ажлын дарамтч гэдэг юм уу. Одоо шинэ жижигсэн сэтгүүлч байжгаад бас дуртай нэг юм байгаа шүү дээ. Тэрийг зав зайгаараа хийхийг бас хүн болгон хүсэж байгаа. Тэрнтэй аягүй сайн холбогдож байгаа. Нэг өсөндөө стресс тайрлагч гэдэг юм уу. Зарим нэг одоо урлал бүр одоо эмчилгээний нөгөө нэг хэсэг болоо явж идэг тийм эмнэлгүүд дээр одоо шинэ нэхмэлч гэдэг юм уу. Яг декубаж урлаач одоо тунгалаг гэдэг ихч манай нэвтрүүлэгт орж яхад манай цэцэн хөтлөгч Саран чулуу маань асуужсэн. Энд чинь нэгээс нь бас нөгөө хөдөлмөр эмчилгээ гэдэг. Хөдөлмөрөөр эмчилгээ нэг арга байж болох юм байна гэж. Тийм, ер нь тийм. Яг л тийм юм байна. Угаасаа л тийм. Маш олон үзэгч дараа нь манай нэг Facebook пэйжээр холбогдоод эсвэл бид нэрлүү залгаад асуул. Coral Center гээд дэлгүүр байж байгаа. Тэрний 4 давхурт нь урсдаг штар гараад чигээрээ алхаа явгууд зүүн гардалтай байгаа. Тэгээ яг би ингэдгийг нөгөө хүмүүс ингээд юм хийж байгаа гацсан ч юм уу эсвэл юу ч хийх ингээд нөгөө нэг юу хийхээ мэдэхгүй энэ төр ирдэг хүмүүст ер нь дандаа л тийг ингээд зүгж идэг. Тийм ямар ч үнэгүй. Тийм учраас хийгээ юм хиймээр санагдвал ирээл энийг яах вэ тэрийг яах вэ гэж чөлөөтэй асууж болно. Тийм. За баярлалаа тань. За их баярлалаа. Та бүхэнд бас баярлалаа. Шинэ жилийн сайхан тэмдэглээрэй. Тэгнэ та бүхэн ч сайхан тэмдэглээрэй. За баярлалаа. За баярлалаа.
Тэгээ манай нэвтрүүлэгт одоо миний л санаж байгаагийн баг нэг 20 30-аад ийм урлаач хүмүүс орлоо. Тэгээд надад бол ихэлсэн юм ганц ч юм аа. Тэгээ би бодлоо л да. Би эмнэлэгт байхдаа л хамгийн их ном уншсан бэл. Тэгэхээр ингээд нэг донтчул тэр тэгэл тэр чигээрээ донтоо явчихдаг юм шиг байна. А тэр хүртэл бол нэг заавал нэг ямар нэг шалтгаан хэрэгтэй. Одоо эмэгтэйчүүдийн нөгөө жирэмсэн болоод те гэртээ суухаараа зав гардаг ба шүү дээ. Тэгэхээр тийшээ л ингэж нэг тийм зүтгэж орох хэрэгтэй юм шиг байна. Тэ ямар нэгэн байдлаар. Тэгвэл бас нэлийн амжилттай явж магадгүй харагдаад их юм. Сая цэцгээтэй ярьж байхад би бодож илаа. Би охиноо төрүүлчихэд одоо 8 жилийн өмнө ээж болоод гэртээ байхдаа яг тэр цаг хугацааг өөрт олдсон боломж гэж яг бодож харж ирсэн болов гэсэн чи үгүй юм лээ. Би бол нөхрийнхөө хараа суцдаг нөхрөө хүлээсэн эмэгтэй л байсан. Нэвтрүүлэг үзэж байгаа олон бүсгүйчүүд магадгүй 90 нөхрөө хүлээгээд хурд ирээсээ гээл цаг руугаа байн хараад тэгээл их нийгмийн амьдралаас ингээд хаягдаад үлдсэн юм шиг ажил руугаа буцаж орох юмсан гээл яарсан. Тэгвэл сайн цэцгээ хэллээ шүү дээ. Яг гэртээ суух тэр цаг хугацаа гэдэг бол өөрт олдсон алтан боломж, өөрийгөө таних, өөрийгөө нээх, өөрийгөө илэрхийлэх гэдэг. Тэгэхээр тэр өнцгөөс хараад үзвэл амьдрал арай л өөрлөх юм байна. Нэрэл бас яг өөр өнцгөөс л харсан байгаа хгүй тий. Тэрнээс ч бид нар чи хурдан ажилдаа орох юмсан ч юм уу тий эмэгтэйчүүд чинь яг тийм л байдаг шүү дээ. Хэрвээ одоо social network байгаагүйсэн бол магадгүй цэцгээ гэж бүсгүй гэртээ ганцаараа энийг хийгээл өөрийнхөө эргэн тойрны нэг 5 6 найзтай хуваалцаал 5 6 найзны ганц нэг хүнд хийлүүл ингээл өнгөрөхөөсөн баг. А тэгэхээр энэ social network-ийн бас бидэнд өгж байгаа маш том давуу тал бол боломж биш тий. За дараагийн зочин. Тий. За дараагийн зочин бол миний зочин. Тэгэхээр миний зочин та гурвын сонирхлыг нэлээд татна. За бас телевиз үзэж сууж байгаа үзэгчдийн сонирхлыг нэлээд татах нь ойлгомжтой. Яагаад сурталчлаад байна? Сурталчлаас өөр аргагүй тийм зочин байгаа. Тэгэхээр бүгдээрээ миний сурвалжлагыг үзээд тэгээд шууд үргэлжлэх зочинтойгоо уулзъя тэхүү. За. Нобелийн шагналтнууд хүүхдийн номын сан. Маш гоё нэртэй номын сан яг одоо хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр миний зочин хэн бэ гэхээр энэхүү номын сан одоо үндэслэгч. За энэ номын санг өөрөө ажилуулж авч явж байгаа. Авьяаслаг нэг чадвартай гэрийн эзэгтэй байна. Ингээд бүгдээ хамтдаа миний зочин Батцэгт урилгыг гардуулъя. За сайн байна уу? Сайн байна уу? За таны ажил сайн. Маш сайн байна. Яг одоо номын сан дээр ажиллаа хийгээл байж шиг шүү дээ. Ажиллаа хийгээл ээж юм даа. Бүтээдтэй ном. Бусд 3 хөтлөгч бол зочдоо сонгоцсон. Одоо харин миний зочин та болж манай дөрвөлг нэвтрүүлгийн хойморт залгаач гэж таныг урьж байна. Урилгыг минь хүлээж авна уу. За баярлалаа. Нобелийн шагналтнууд хүүхдийн номын сангад одоо ажиллаж байгаа. Ахмад багш, Цэцэгмаа багштай өдөрөө уулзъя. Тэгэхээр та энэ номын санд одоо ирж ажиллаад хэр удаа хугацааг өнгөрүүлж байна? За одоо би нэг сар гараа ажиллаж байна. Тэгээ энэ залуу ийм сайхан охин, энэ ээж ирээдүйн хүүхдүүдийн төлөө одоо ирээдүйн энэ сайхан хүүхдүүдийг эрдэмэн номтой боловсралтай болоход ном унших ямар их өөр хариуцлагатай байдаг юм бэ гэдгийг ойлгосны үндсэн дээрээс хүүхдүүдэд ном уншуулах ийм сайхан нөхцөлийг бүрдүүлж өгч байгаад нь баярлаад би хийдүү гэртээ суудаг эмгэн ч гэсэн одоо яах вэ бас ийм хүнд тус дэм болъё миний тус дэм байдаг юм бол би өөрийнхөө боломж нөөц бололцоогоор туслая гэж одоо дэнд сууж байна да. За хин гэдэг үлээ? Дүүрд орж идэг. Тий. Энэ номын санд тусалдаг гэж шүү дээ. Аль сургуулийг одоо аль сургуульд суралцдаг вэ? Би шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээллийн холбооны 1-р курсын багц. Тий, 1-р курс энэ жил орсон. Хичээлийнхаа завсраар чөлөөт цагаа өнгөрүүлэхтэй. Тэгээд одоо энэ найзуудыгаа уриалаад энэ баг болцсон хүүхдүүдийн номын санд туслаад одоо энэ ганцаараа байгуулагдсан энэ хүний ажилд нь тусдсан болоод самбар момрын зөөлчөд одоо энэ харж байгаа энэ шинэ жилийн энэ чимэглэлүүдийг хийж өгөөд тэгээ самбар момбор ягаад удахгүй тэгээ номын аян өрнүүлнэ гэдэг тий санаатай зорилготой байна. За тэгэхээр манай зочид маань нэг биш бүр хоёулаа орж ирсэн байна тийм. Тэгэхээр эхнээс нь нийлүүлээд танилццгаая. За ахын дүүгийн нэрийг хэн гэдэг вэ? Намайг Түмэн Дэлгэр Огт Рами гэдгээ. Түмэн Дэлгэр Огт Рами. За Рами одоо Нобелийн шагнал авах уу? Авнаа. Мундаг шүү. За. Ямар ихтгэлтэй дуурч байна тийм ээ? Юуны өмнө телевиз үзэн суугаа үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье.
намайг Сэр Дамбын Батцэг гэдэг нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Найвлын шагналданд хүүхдийн намын сан нээж ажиллуулад 3 сар орчим хугацаа өнгөрөөд байна. Яагаад энэ намын сан нээсэн бэ гэхээр би өөрөө бараг 10 жил гэртээ суусан. Тэгээд жил дараалаад ингээд 4 хүүхэд гаргаад тэгээд тэгж байхдаа 2012 онд хамгийн том хүү маань сургуульд ороод маш их хичээлд орсон өдрөөсөө эхлээл гэртээ ирээл надаас маш их зүйлийг асуудаг байсан. Тэгэл тэр донд нь мэдхээс авахгүй бол мэдэхгүй зүйлүүдэд зөндөө их хариулна, чадлынхаа яриар хариулна. Тэгэл мэдэхгүй зүйлүүд их хвчлэн гарч ирнэ. Тэгэл хүүдээ ээж нь мэдчихэд олж мэдчихэд хариулъя гэл. Тэгээд босод хүүхдээ баг хүүхдээ салхилуулаад гадаа байж хата ээжүүдээсээ асууна, нэмэнэрээс асууна, аавуудаас асууна. Бас яг л адилхан мэдэхгүй зүйлүүд гарна. Тэгээд хүүхдийн орчинд ер нь энийг мэдэх тийм орчин байдгийн болов хаана байдгийн бол гэдэг өөрийнхөө хэмжээнд бас нэлээд судалгаа хийгээд эрэл хайгуулыг үзсэн чинь ер нь бол томчвол бид нарт цаг зав боловсон өнгөрөх газар бол зөндөө байдгийн мөлий. Хүүхдүүдэд минь чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх газар ер нь бол том ховор байдгийн мөлий. Хотын төвд бол харьцангуй намын сангууд их боловч хотын захаар бас айгүй ховор. Хамгийн их түгээмэл очиж болох газар бол PC тоглоомын газар гэдэг юм л. Тэгээд энэ болгонтой би яаж босод ээжүүдтэйгээ нэгдэж хүүхдтэд зөв орчин бүрдүүлэх үү гэдэг дээр маш их бас бодсон л доо. Тэгээ бодоод бас эрэл хайгуул хийсэн. Хамгийн зөв газар бол хүүхдтэд номын санг нэх. PC тоглоом шиг нүх сүв болгонд номын санг нэхээр нээж тэрний үйл ажиллагааг чанаржуулал хүүхдэд минь төдий чинээгээр мэдлэгт нь яагаад гэдэг асуултаа хариултаа олох газрууд олдох юм байна гэдгийг мэдэж аваад тэгээ 2012 оноос хойш номын санга нээхийн тулд маш их явсан. Тэгэл өнөөдрийн байдалд хүрч байна да. Өнөөдрийн үр дүнд хүрч байна. Тэгэхээр маш их явсан гэдэг адил л дээ. Би бас Мика хөтлөгчөөсөө таны талаар сонсоод бүр шууд ямар мундаг юм бэ гэж нэг хүлээж авсан зүйл юу вэ гэхээр тавлаад залуухан бүсгүй те. Өөрийнхөө хоёр өрөө байраа зараад тэгээд хүүхдүүдийнхээ номын санг одоо барилгыг нь хамгийн анх одоо хөдөлж аваад эхэлсэн. Хоёр өрөө байраа та зарж ахт яг үндэ таньдаас бас нэлээл их тийм шийдвэр сонголт гаргахад бэрх байсан баг л та. Тэгэхээр тэр талаар би асуух гэсэн. Миний бодлоор аливаа хэргийг эхлүүлээ гэвэл ямар нэгэн байдлаар бас золиос хэрэгтэй юм билэ. Тийм, золиос хэрэгтэй гэдгийг би яг өнөөдрийг хүртэлх тоолсон амьдралаараа ойлгосон. Тэгээд надад бол манай нөхөр миний хань бит хоёрын хувьд байгаа ганц юм бол ээж аваас хүсэйн байрлалсан. Тэгээд үр дүнд хүрэхийн тулд энэ зорьсон зорилготой хүрэхийн тулд энийгээ биелүүлэхийн тулд ард нь гарахын тулд үр хүүхдтэд яагаад гэдэг асуултын хариултыг бас хамтдаа ирж хайхын тулд энэ номын санг нээх явдсан. Нээхийн тулд ийш тийшээ за тэр надад тусалсангүй энэ надад тусалсангүй гэж бусдаас илүү шалтак хайхаасаа илүү өөрөөсөө аргыг хайвал хүн болгоёг бол болгодог юм билээ. Нөгөө бас үг гэдэг чтэй хийх хүнд арга нь олдно, хийхгүй хүн шалтак нь олдно гэдэг үг гэдэг тий. Тэр үгийг л яг л би амьдрал дээр миний хань бит хоёроос практикээр мэдэрсэн л дээ. Тэгээ хоёлаа хиний ээлжинд үр хүүхдүүдтэй оюуны цэнэглэн гэдэг чинь илүү эннээс илүү өв хөрөнгө гэж байхгүй шүү дээ. Хамгийн хүнд байж болох хүний ирээдүйд хоолыг олох одоо бид нар хөгшөрсөн байна хөлөө орчуулах юм бол өнөөдөр бид нар хүүхдүүдтэй оюуны цэнгэлснээрээ 10 жилийн дараа 20 жилийн дараа бид нар хүссэн үр дүндээ хүрнэ. Тэхийн тулд бид нарт үнэндээ хэлэхэд санхүү байгаагүй ээжүүдтэйгээ ганцхан бие ч биш зөндөө олон ээжүүд бас хамт байсан. Тэгээд бит хоёрын зүгээс зориглоод бит хоёр ярилцаад одоо бит хоёрт байгаа энэ хоёр өрөө байраа зараад тэгээд энэ номын санг нээ. Ямар ч үсэн эхлүүлээ. Чааш нь тэгэл амьд хүн аргатай. Тэгээд 100 айлд нэг объект авсан газартаа хотын төвдөлтөө яг тэгээд тэр маань халаалтгүй байсан учраас эхэндээ бит хоёр гал түлээл бид нар чи нийлээл ажиллаулаад тэгэл нөгөө даараал нөгөө нэг том айгу том заал учраас тэрийг бас халааж чадахгүй тэгээ даараад за яадаг юм бэлээ энэ болохгүй байна. Ерөөсөө л өөр арай жоохон халаалттай газар авъя гэд. Тэгээд энэ Жокофт 42 дугаар байрны нэг давхрыг худалдаж аваад тухайдагаас гайгүй үнээр худалдаж аваад тэгээд буцаагаад нөгөөдхөө банкнд тавиад тэгээд огчуулаад тэгээд энэ номын сангийн үйл ажиллагаа эхэлсэн. Одоор манай номын санд маань 130 гаруй хүүхэдтэй. Тэгээд ээжүүдийн шүрэн урлалаас клубтэй, эмээнэрийн цэцэг тарьцгаа яс клубтэй.
би ч өөрөө бас хөгжмөр байдаг. Олон жил гэртээ суусан хүний хувьд мэдэхгүй зүйлүүд бас их байгаад байдаг. Хүүхдүүдээ бас хөгжүүлмээр байдаг. Тэр үзэл бодлороо энэ нэг нэгдэж ээжүүдтэй хамт нэгдэж нээсэн байхгүй. Энд надад маш их том тусалцаа үзүүлсэн хүн бол Монголын ногоо эмэгтэйчүүд төрөөмс байгууллагын тэргүүн алтан цэцэгч маань надад маш их тусалцаа үзүүлсэн. Хүүгээ дагуулж ирсэн байх гэж бодсон чинь танаа номын сангийн их сайн шилдэг үнэн ч уншиж чинь гэж байгаа юм тийм ээ. Энэ хүүхд маань ер нь альваад маш эмх цэгцтэй ханддаг. Бусдыгаас урайлдаг. Өөртөө маш их дайч хандаж хамгийн гол нь маш их багаасаа жоохон хүүхэд ихэд айгүй ухамсарладаг альваа юм. Тийм учраас би энэ хүүхдээ бас илүү онцолж авчирсан тий. Би 14 дугаар сургууль сурдаг. Дөрөв анги саяхнаас л. Тэгсэн чи ямар санагдсан? Гоё санагдсан. Юу нь яг гоё юм? Үйл явдал тэгээ цаашаага юу болж өрнөх бол гэсэн. За ямар ном уншив? Чуук хоёр хишиг дурсамжтай үйлэг гээд 30 хэдэн ном уншсан. Тийм үү. Сарын дотор уу? Хөөх тэгээд очиод номын сандаа очиод шууд намаа бол уншаал. Тэгэл ер нь нэг мэдсэн чил орой болол явдаг гэсэн үг үү? Чи одоо хэдэн настай юм? Би юу? 9 настай. 9 настай. За одоо чамаар нэг юм уншуулвал чи зөвшөөрөх үү? Ямар нэг чи энд өөрөө гоё дэвтэр энэ төр аваад ирчихсэн баг шиг. Тэгэхээр номын тэмдэглэл рами гэсэн дэвтрийг би хараад гайхаадсэн. Тэгэхээр номын сандаа очиж номоо уншичаад тэгээд тэр номынхоо тухай ярьж өгдөг. Тэгээд тэмдэглэл хөтэлдэг байх юм тийм үү? Бүр илүү чухал. Ямар гоё юм бэ. Тэгэхээр цэвэр зөв бичгтний оролт бас нөгөө уншсан номоор нь цэвэр зөв бичгтэн шалгаруулдаг байхгүй. Тэгээ энэ хүүхдүүд маань уншсан ном болгондоо тэмдэглэгээ хийгээд цэвэр зөв бичгтэн өдөр болгоноор хараад тоглож хүнийг хуурч болохгүй. Байгаль элхийгээ хайрлаж хамгаалах хэрэгтэй. Одоо тэр том зохиолыг уншаад ганцхан өгүүлбэрт багтаагаад шүү дээ. Энэ маш том чадвар шүү дээ. Энэ бол тийм ээ. Хүний үгийг дуулууртай сонсох хэрэгтэй. Хүнд туслах нинжин сэтгэл. Хүний юмыг дураараа авч болохгүй. Энэ л одоо ер нь хамгийн чухал юм биш үү? Бид нэр зүгээр мартчихсан тий. Нэг л их том болчихсон болохоос ш. Одоо амьдралын суурь хамгийн чухал юм л энд харагдаад байна. Надад очиод сурчлага хийгээд уулзж яхад хамгийн их таалагдсан, хамгийн их анхаарал татсан зүйл нь энэ байсан л да. Юу гэхээр энэ номын сан тэр жижиг танхимдаа хүүхдүүдийг оруулж ирээд ном уншуулад гаргах биш. Одоо Батцэг багшаас гадна өөр Цэцэгмаа гэдэг Ахмад багш байгаа. Цэцэгмаа багш маань одоо нэг сар гаруй хугацаанд Батцэг багштай одоо яг хамтарч ажиллаж эхэлж байгаа юм байна л да. Тэгээд одоо гавьяаны хамралтанд гарсан багш ч гэсэн энэ сайн зүйл хийж байгаа бүсгүйг би дэмжих ёстой гэдэг ирээд тэр 3 ээлжийн хүүхдүүдэд тусалдаг. Тэгэхээр энэ хоёр багш нийлэл тэр 3 ээлжийн 100 гаруй хүүхдүүдэд тулж ажилладаг байгаа байхгүй. Уншсан номыг яриулдаг, одоо бичигд сургадаг, дээр нь бүр зүрц зүг. Тий, зүрц зүг уралдаан зарлал. Тий, зүрц зүг зохиолдог. Зүрц зүг зохиож чадах, хин бай ертөнцийн 3 зохиож чадах, хин онцлог таавар таалцж чадах. Тэгэхээр энэ чинь номын сан биш бүр баг сургууль юм болоод байж байгаа зү тий. Ер нь нөгөө хүүхдүүдийн манд донд бас ийм уралдаан зарлалсан байгаа юм. Уншсан номоороо хин сайн ном унш, тэрийгэ зөв цэвэр бичгээр илэрхийлж чадсан нь тэрийгэ буцаагаад ярьж чадсан ирээдүйн найвлын шагналыг тэмдэг авдгийг. Тэгээд 5 ирээдүйн найвлын шагналыг тэмдэг цуглуулж чадсан хүүхд маань хүүхэлдэйн театрт дүн төлбөргүй жүжиг үзэх хэрэгээр бас шагнуулдаг юм. Тий. Эндээс нэг шалгалт та. Би шалгалт. Би энэ гэхдээ энэ 9 настай хүүхд яасан ч ойлгохооргүй надад санагдаад байна л дээ. Үйлийн үг нь үнэн үгэн үйлийн өөр гэж үгүй гэдэг. Энийг үнэн үгэнд тий. Үнэн үгэнд үйлийн өөр гэж үгүй. За энэ бол 9 настай хүүхд бол нэлээд багтсан философи багш. Өөр нь тайлбарлуул л дээ. Одоо юу гэж бодож байна? Яагаад ингэж бичсэн юм? Буруу юм хийчихвэл тэр үеийн үр нь буцаад ирдэг. Зөв юм хийгээд тэрийг зөв болгол үеийн үр гэж ерөөсөө байдаггүй. Тийм учраас үнэн үг бол зөв зүйл учраас үеийн үр гэж байдаг. Дами тэгэд ихээс хідүүлээвэ. Тий, тэгээд тавлаа. Яагаад энэ номын санд анх очих болсон юм? Би хуучин их ном уншихыг хүсдэг байсан. Тэгээд даанч номынсаа олддог байсан. Яаж энэ номын санг олж очиж одоо ном уншдаг болов? Яриулчих олон төх болно л та. Тэгээ яриад өгч болтгүй юм да. Тий, яриад өгөөч тий. 14 дугаар сургууль нураад тэгээ 30 лөө шилжсэн. Ангаараа. Тэгээд 30 дугаар сургуулийн хажууд номынсаа байхлаа тийш орж авах ном унших болсон. Тэгсэн чинь Рами чи айлын том хөвгт үгүй юу? Том. Доор хэдэн дүүтэй? 2 дүүтэй. Яа тэгэхээр чам тийм нэг ах хүний юм зам байна л да. Тэгээд их товчхон хариулах юм. Бас орой болгон бас үлгэр ярьж өгнө манараа. Тэгээд аав хоёр нь ингээд номын санд цагаа өнгөрөөх усанд нь ямар хандлагатай байна? Дуртай байх шүү дээ. Тэгээ ирж авах уу чамайг номын Би сангаас? ганцаар явд юм уу? Оо тийм үү. Зочин маань түрүүн хэлж байсан.
эцэг эхчүүд ингээд яг номын санд хүүхдүүд ирээд ном уншихаар эцэг эхчүүд тэрийг бас сайн дэмждэггүй. Тийм учраас бүр тусгаалan эцэг эхчүүдэд очиж тийм лекц уншдаг. Одоо ухуулга хийдэг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд сүүлд нь бол дэмждэг болдог гэсэн. Энэ тал дээр та бас нэг танил. Ялангуяа өсвөр насныханд энэ асуудал их болдог л доо. Нөгөө ээж аавууд маань мэдээж ажил ихтэй өдөр болгон тэрнээс түүртэн тэгээд 10 дугаар ангийнхаа 11 12 дугаар ангийнхаа ирээд номын санд ирээд ном уншиж хахад ээж аавууд маань хойноос уцтдаг хойноос нь тэг чи хаана вэ гэхээр номын сандаа сууж байгаа юм. Тэр худлаа ярьлаа гин. Тэг худлаа ярьлаа байсан ч худлаа ярьсан ч худлаа ярьлаа гин. Үнэ ярьсан ч үнэ ярьл худлаа ярьлаа гин. Тэг энэ дээрээс болоод асуудал үүсээд тэгээ би яавал бас энэ ээж аавуудтаас энийг ойлгуулах вэ? Хүүхэд бол мэдээж хүүхдийн ертөнцийн юм чинь маш их зүйлийг таньж мэдхийг хүснэ. Яагаад гэдэг асуулт маш ихээр байдаг. Ээж аваасаа асуухаар зарим эцэг эхүүдийн хувьд төгшөөн хүүхдээ хардаг. Зарим ээж аавууд маань. Яг энэ бол одоогийн миний хувьд ч гэсэн үнэхээр хэцүү байдаг шүү дээ. Би ч одоо 4 хүүхэдтэй. Тэднэрт маань өмсөх гутал нь юу вэ? Идэх хоол нь юу вэ? Тэднийх нь цэцэрлэг сургуулиас нь нэхэгдэж байгаа мөнгө нь юу вэ? Тэр болгоны хүрхийн тулд гээл маш хэцүү зүйлүүд биднэрт үнэхээр их байдаг. Одоо залуу хүмүүсийн хувьд биднэрт тэр болгоныхоо ард гарахын тулд бид нэр өдөр болгон уугахгүй л ажилладаг шүү дээ, тий. Харин тэрний ард байдаг бидний хүүхдүүд бас аюу их давхар стрессчдэг. Тэрийг арилгахын тулд ээж аавдтай хамтдаа уриалж болохос юу вэ? Тэр үлэнийг бидний зүгээс хийхийг бас зорддог юм л да. Тэгээд сар бүр энэ сэтгэл судлаач нартайгаа хамтарч бид ирээдүйн Нобелийн шагналын нэртэй юм лекцийг бид нар зохион байгуулдаг юм байгаа юм. Энэ нь яадаг вэ гэхээр ээж аавд минь та нар бол ирээдүйн олимпийн аваргыг Нобелийн шагналуудыг төрүүлсэн ийм л агуу ээж аавд. Харин энэ үүргээ биелүүлсэн шиг биелүүлэхийг бид нар бас бүгдээрээ уриалдаг. Энэ лекцийг минь Хуу хөний хөгжлийн институтын захирал Алтан цэцэг багштай хамт олон биднэрт ирж уншиж өгдөг. Энэ хамт олондоо маш их талархснаас илэрхийлж байна энэ дарсрал. Та үнэхээр яг энэ Нобелийн шагналыг төрнө гэдэгт юу нь бол итгэлтэй байна уу танай номын сангаас? Би бүх сэтгэл зүрх эд эсээрээ итгэдэг. Өдөр болгон би нүдэндээ хардаг. Зарим нэг тохиолдолд ингээд эцэг эхчүүд ялангуяа ингээд бага багтаа өөрөө ямар нэгэн боломжийг олж авч чадаагүй бол хүүхдүүдэд тэрийг одоо тэр боломжийг өгөх гэж их зүтгэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ одоо бага багтан чи номын сан их дутмагч байсан юм уу? Тэгээд ном уншиж чаддгүй байсан бол өөрөө боломжтой болсныхаа дараа бусдад энэ боломжийг хуваалцахыг хүсдэг. Тэгэхээр зүгээр миний бодол шүү зөө. Танд бас тийм түүх магадгүй байдгүй. Манай ээж хоёр маань намайг дөнгөж 18 настай төрүүлээд эмээгийн хагар дээр өссөн. Тэгээ эмээ дээрээ сургуульд ортлоо эмээ дээрээ байжгаад сургуульд ороод ээж аав дээр ирсэн. 92 онд гэдэг чинь яг нөгөө нэг зах зээл шилжээд өнгөж байжсэн. Тэр үед номын сан битгий хэл өдрийн хоногийн хоолоо яа да гэжсэн хүмүүс чинь тэр тал дээр бол анхаарал тавих хүндээ боломж байхгүйсэн. Тэгээд өнгөж уншиж сурж байгаа хүний хувьд бол үлгэр уншихыг би үнэхээр хүсдэгс. Ягаад гэвэл эмээ минь намайг жоохон бахаас л үлгэр домог туйл савих ярьж өгнө. Онцгой тааврыг таалцсан. Зөөр зөсөөгөнд хаяг ярилцсан. Тэгээд би өөрөө уншиж чаддаг болсон хойно энийг уншихыг хүссэн боловч тийм боломж нь үнэ хэлэхэд байгаагүй. Тэгэл багаасаа л энэ ном үлгэр гэдэг юм бас их дуртай л өссөн. Тэгээ энэ боломжоо би одоо бүрдүүлжсэн. Олон хүмүүсийн тусламжтайгаар бүрдүүлжсэн бас баяртай. Одоо энд яг номын сангийн явуулдаг бас нэг үйл ажиллагааны нэг хэсэг нь байна л да. Жүжигчин Ундрмаа хамтарч оролцсон байна. Энэ 10 жилийн сургуулиудаар явж одоо энэ олонний танил алдартай хүмүүс үлгэр ярьж өгдөг тийм ээ, хүүхдүүдэд үлгэр ярьж өгдөг. Тэгэд ирээдүйд Нобелийн шагнал авахын тулд хүүхдүүдэд та нар ном уншиж эхлэх хэрэгтэй. Номтой нөхөрлөж одоо тий номыг байнга өөртөө хажуудаа авч явж уншиж ингэж ойлгож тэрийгэ ярьж явах юм бол танаас үр дүн гарна гэдэг ийм айныг л өрнүүлдэг байгаа юм л да. Тэгэхээр одоо жүжигч одон чимиг ус дэмжсэн байгаа юм. Дан өөрсдийнхөө хүсэлээр гисэн тийм ээ. Тий өөрсдийнхөө хүсрэг урилга өгөөд тэгээд өөрсдийнхөө тэр их олон ажлын хажуугаар өөрийн биеийн номын санд ирж хүүхдүүдэд үлгэр уншиж өгч амьдралынхаа түүхээ суваалцаж хүн амжилтанд хүрэхийн тулд юутай нөхөрлж болох вэ, яаж болох вэ гэдгийг хуваалцаж ярилцсан гэдэг бол бас тэр хүний хувьд бол маш их сэтгэл. Гаднаас орж ирээд Баццгийг харахад бас нүдэнд туссан зүйл нь өөрөө маш залуухан эмэгтэй. Тэгсэн хэрнээ ингэр дээр алдар тхийн 2 дугаар одонгоо зүүцсэн. Тэгээд нуулгүй хэлэхэд юм залуу эмэгтэй ч тэр бүр бас тэр одонг гаргаж зүүдгүй юм. Ягаад чи санаа зовдөг ч юм эсвэл мартчихдаг. Гэтэл Баццэг маань бүр ингээд их гоё тойлгоод ингээд зүгэд гарч ирсэн. Алдар тхийн 2 дугаар одон тий. Тэгээд Баццэг ер нь одоо цаашдаас мэдээж нас залуу байгаа юм чи хүүхдүүдийн тоо нэмэгдэх нь тодорхой. 7 хүүхэдтэй ах мөрөдөлтэй. Тийм үү ямар гоё. Одоо тэгээд 4 хүүхэд нь хүү охин ямар харилцаа? 3 хүү 1 охин. Одоо нэг охиндоо хантаас нэг 3 охинтой алчлаа.
Одоо харин бүгдээрээ Рами руу анхаарлаа хандуул идэх үү? За тийм. Рами томоолоод ямар хүн болох вэ? Иймч болно. Ягаад? Ягаад? Багасаа иймч болъё гэж боддог байсан. Ягаад? Ягаад гэж юу? Хүмүүсийг имчлээд. Манай найзууд ангаараа шахав ирдэ шүү дээ. Энэ номын санд уу? Аа. Чиний уриал гарав. Мондөг. Тэгээд манай Рамиг их үеийнхээ хүмүүсийг уриалдаг гэж. Манай Рамигийн сургуулийн ангийн багш нас их мондөг хүн байт юм. Бас их айгу дэмждэг. Энэ Рамигийн ээж нь бас их мондөг хүн байдаг юм шиг байна. Номын сангаа байгуулсан байгаа тий. Иннээсээ хойш юу хүсэж мөрөөдөд ямар зүйлийг ажил болгоод явж байна вэ? За бидний алсын хараа бол одоо нөгөө 100 айлд нэг замдагаа нэг юутай гэсэн шүү дээ нэг объект аа. Тий объект авсан гэж бид нар тэгжсэн шүү дээ тий газартай гэжсэн. Тэрэн дээрээ бид нар ийм номын сан барина гэсэн мөрөөдөлтэй тэгээд эхлүүлсэн байгаа л да. Эхлүүлсэн байгаа. Тэгээд тийм тэгээд зойрон мөрөөдлийн доошоо нөгөө подолдоо ээжүүдтэйгээ хамтраад бид нар талах нарийн бовны цех тэгээд нэг давхартаа энэ номын сангаа, хоёр давхартаа ээжүүдийн гар урлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж өдөр өнжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өдөр өнжүүлэхдээ нийхээр бид нар зориод одоо энэ үйл ажиллагаа эхлүүлсэн явж байгаа. Тэр олон хүүхдүүдийн өмнөөс танад тусалж байгаа бүх тэр байгууллага хамт олон хувь хүнд талархснаа илэрхийлье. Хин нэг мартчих магадгүй учраас ингэж хэлсэн амар. Тийм. Тэгээд цаашдаа угаасаа танай үйл ажиллагаа эхэлчихсэн гайхалтай сайхнаар номын сан чин бүтээн байгуулагдах нь ойлгомжтой. Тэр бүтээн байгуулах үйл ажиллагаанд чинь бид бас өөрсдийнхөө жижигхэн бэлгийг гардуулъя гэж бодож байгаа маа. Тэгээд бэлгээ өгье. Манай Лантуун дохио гэдэг төрийн бас байгууллага байдаг. Тэгээд манай Лантуун дохио төрийн бас байгууллагын зүгээс Монцголон Лантуун хүүгийн найз Америкийн нэгдсэн улсад амьдардаг дэлгэр цогт ахын чинь бас зүгээс энэ дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын 108 цуврал гэж байдаг. Эрдэнэсийн сан ботном байдаг. Энийний 10 одоо ботын дээжийг танай номын санд одоо бэлэг болгоо өгөө ингээд. За баярлалаа. За ингээд шинэ жилийн бэлэг та бүхэнд очиж шүү. Маш их баярлалаа. Бэлгийн дээд ч одоо ном. За тэгээд яг хүүхдүүдийн маань нас онцлог таарсан ийм гоё номнууд бол биднэрт үнэхээр хэрэгтэй байдаг. Үлгэрийн ном. Хүүхдэд нь бэлэг өгөх юм бас багшд нь бэлэг өгөхгүй байж болохгүй. Тэгэхээр энэ бас автобус ба амьдрал гэдэг миний өөрийн бичсэн ялангуяа өсвөр насныхын чиглэсэн нэг ийм бүтээл байгаа. Энэ номныхаа бас дээжийг танд өгье. Хамгийн гол нь дуут ном гэдэг энэ нь болохоор худалдаанд гардаггүй. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан гаргасан миний өөрийн шинэ жилийн бэлэг юм байна. Тэгээд энийг болохоор сонсдог ном. Тэр харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бас зориулж гаргасан юм номны дээж юм байна. Энийгээ бас танд гардуулъя. Баяр хүргэе. За дуусаагүй. За ингээс үл манай Лантуун хүүгийн найзуудын зүгээс Лантуун хүүгийн сургамж гэдэг бага насны хүүхдүүдийг интернет ертөнцийг зохистой хэрэглэхэд сургах зориулалттай комик ном гарсан байгаа. Энэ номоо бас танай номын санд чи хандуулъя. За ингээд бид дандаа бид бас бэлэг авдаг. Тэгээд өнөөдөр бас нэг өөрөөсөө бэлэг өгөх завшаанд төлөвлөлөө. Ингээд танай номын сан энэ сайхан ажил чинь одоо хамгийн амжилт сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Маш их баярлалаа. Намайг таньдаг бүх хүүхдүүдтэй мэдлэгээ дэвшүүлье. Номтой нөхөрлөе, ном сайн уншиж байгаарай. За 20 гаруйхан настай бүсгүй өөрийнхөө хоёр өрөө байрыг зараад тий хэдэн зуун хүүхдийн төлөө номын сан байгуулад ингээд ажиллаж байна. Өөрөө энэ тэнд зээл тавьчихсан. Сардаа өндөр зээл төлдөг тоогооч одоо залгах чадахгүй байгаа гэд хэлж байна тий. Тэгэхээр сайхан мөрөөдлийн ард бас баг зэрэг бэрхшээл байгаа. Гэтэ тэр том Нобелийн мөрөөдөлтэй харьцуулахад энэ бэрхшээл юу ч биш. Гэтэ энд бол та бидний
туслалцаа хувь нэмэр зайлшгүй хэрэгтэй байна. Тэгэхээр бид бас өөрсдийнхөө зүгээс багч гэсэн номыг хандууллаа. Та бүхэн ч гэсэн энэ хүнтэй холбогдоод ганц номч болтгой хандуулаарай гэж та бүхнээс гуйх байна, хүсэх байна. Сүүлийн 20 жил Монгол улсад 200 хэд гэдэг үлээ дээ. Бар, ресторан, арх зардаг газрын зөвшөөрөл олгогдсон байдаг. Тэгтэл Насаг доржийн номын сан, Төв номын сан гэдэг одоо 2 номын санд за чадан ядаа ажиллаж байгаа гэж бас яригдж байгаа. Сүүлийн үед бас яг номын сангийн талаарх маш олон сайн мэдээ байгаа ч гэсэн хангалтгүй байгаа. Тийм учраас энэ сайхан ажлыг та бидний төлөө, та бидний хүүхдийн төлөө хийж байгаа энэ бүсгийг дэмжицгээе хамтдаа. Микодо маш их баярлалаа. Гайхалтай зочин урьсан байна. Одоо энэ нэгдсэн байгаа Нобелийн шагналтанд хүүхдийн номын сан маань ерөөсө 300 гаруйхан ном байгаа. 300 гаруйхан ном байгаа. Тэгээ энэ ном бол хангалтгүй тоо. Тэгээ энэ номыг бүгдээрээ хамтдаа нэмэх хэрэгтэй байна л гэж хэлмээр. Залуухан тэгсэн ирнэ 4 хүүхдээ ээж алидинэ болцсон. Тэгээ сайн ээжийн сонгодог жишээ байлаа. Сүрхий хэвлөөхөн одоо том ахын сонгодог дүрийг үзээ харсан тийм ээ. Тэгээд хамгийн гол нь одоо өнөөдөр аав ээжүүд юу гэж боддог вэ гэхээр хүүхдээ өсөхгүй цангаахгүй тэгэл амттнаар одоо булаал тийм ээ их тийм юмд их умбуулж штэ. Гэтэл харин сая Баццгийн ярианаас болохоор хамгийн чухал юмар нь тэжээж байдаг юм байна. Мэдээж бусдын хүүхдийн төлөө ингэж бодож сэтгэж байгаа. Ийм том тэгээд ийм тодорхой мөрөөдөлтэй ээж хүн өөрийнхөө 4 хүүхдэд ч гэсэндээ илүү одоо өөр тийм ээ бас байх болов. Тэгэхээр их сайн ээжийн гайхамшигтай тод жишээ байлаа. Одоо харин би нэвтрүүлгийнхээ зочдын түүчийг өөрийн одоо зочноор үргэлжлүүлээ. Довдонгийн цэнд гэж эмэгтэйн тухай би бас нэлээд одоо хугацааны өмнө сонссон байсан. Германд олон жил болчоод тэндээс бас нэг соёлын энэ татаж авчираад энэ Монгол хөрсөнд буулгаад тэгээд нэг ажиллаж байгаа одоо 2 жил хэртэй болох гэж байгаа. Та өөрөө угаа гэд өөрөө өөртөө ч угаалгын газрыг нээж ажиллаж байгаа. Тэр тий шөнийн цагт очиж бид нэр эхлээд тэр угаалгын газрын шууд очиж сурвалжлах хийсэн юм л да. Тэрийг харах юм бол та гуравт илүү тодорхой болно. За. Өөрөө угаа. За та өөрөө угаа гэд угаалгын газар. За сайн байна уу та? За таныг зарайд хүрээд ирлээ. 4 урилга нэвтрүүлгээс ирж байгаамаа. Тий. Тэгээд үзэгчдэд сонирхолж хэлэхэд бид та өөрөө угаа гэд энэ Герман улсад үйлдвэрлэсэн ийм бүрэн одоо автомат угаалгын бол атах хэмдүүдгээр энэ машинуудаар өөрөө өөртөө үйлчлэх ийм шинэхэн үйлчлэгийг одоо Монголд нэгээд одоо цор ганц одоо ийм өөрөө угаах ийм үйлчлэгийн газрыг эрхэлж байгаа. Цэнд гэж таныг бид нэвтрүүлэгтээ урьсан юм аа. Ингээд юуны түрүүнд урилга гардуулж байгаа. Урилга гардж байна уу та? За баярлалаа. За баярлалаа. Одоо яг Европ стандартын үйлчлэгээр Монголд анхудаа явуулж байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ бол ер нь одоо гадаадад байж байгаа хүүхдүүдэд авчирч энд ажиллуулах гэсэн их оронд нь одоо ажлын байраар хангасан. Тэм ч учраас бас Германд байж байгаад ирсэн манай охин одоогоор энэ үйл ажиллагаа хариуцсан явж байгаа. За тэгэхээр сарын цаа сая ээжд нь урилга гардуулчлаа. Одоо харин охин нь энийг яг хариуцаад ажиллаж байгаа юм гэж байна тийм ээ. Сайн байна. Тэгээд хамгийн гол нь энд яг ямар гормоор яаж ажиллаж гинэ үү? Манай монголчууд маань хэр хүлээж авч гинэ үү? Одоогийн байдлаар хичнээн үйлчлүүлэгчтэй вэ ч юм уу? Бидэнд бас энэ газраа танилцуулах уу? За бид нар бол энэ үйл ажиллагааг эхлээд жил болж байгаа. Одоо жил гарan болж байгаа. Тэгээ манайд энд хүмүүс эхлээд бол их сонирхож орж ирдэг л дээ ийм ерөөсө газар байд юм бэ? Энэ юу вэ? Ямар учиртай та өөрөө угаа гинөө гэлээ гайхаад бид нар өөрсдөө угаах юм яаж угаах юм гэ. Бид нар яг орж ирэхдээ тэгээ тайлбарлаад яг уг нь бол гадаад оронд бол мэдээж ингээд мөнгө задгаа мөнгө хийгээд өөрсдөө автоматар хийгээд угаад гэхдээ манайд одоохондоо тийм нөхцөл байхгүй болохоор бид нар хилээ зааж өгөөд өөрсдөө хувцсыг ялгаад машинд нь хийгээд тэгээд конопины дарууд зааж өгч даруулаад тэгэл ингээл өөрсдөө тэг хүмүүс хүлээж байгаа даваа явж болно дараа нь 2-3 цагийн дараа ирээд авч болно тийм зорилготой бол явж байгаа. Манайхан бол гэхдээ яг монголчууд жоохон юу төвчээр муутай юм уу? Одоо эсвэл зав муутай ихэнх нь юу нэг айгу зав муутай. Тэгээд яг нөгөө гадаадхан шиг сүлээж сууж агаад хүлээгээд аваа явна гэж байхгүй. Тэгэл орхин авчдаг. Ихэнхдээ юу н орхин авчдаг. Тэгээд ирээл маш бид нар яг хийсэн хувцсанд машинд нь хийгээд нэг 2-3 цагийн дараа өөрсдөө ирээл уцтаад аваа явчих болно. Тэгээд оройдоо ч ирээд өглөө ажилдаа явахдаа ихэнх нь бол ажилдаа явахдаа хийчээд орой ажиллаад тарахад ирээд аваа явчихдаг. Тийм байл. Тэр бол одоо ингээд нөгөө орон жилийн даваа том орон жилийн даваа хөшигийн дүүдэх зорилттой. Энэ яг нэг сорооч пижак одоо юу гэдэг ингээд үлээгээд тэгээд хатаачих зорилттой. Тийм.
За ийм сайхан угаалгын газрыг нээсэн юм байна. Бид кинон дээрээс харж ирсэн. Миний хувьд л кинон дээрээс харж ирсэн. Ингээл ирээл сакстай хувцас авчирч хийлээ. Тэр хугацаанд хүн тухай одоо ажиллах юм үргэлжлүүлдэг ч юм уу ном сэтгүүл хараад халуун кофе цай уугаад л яг ийм орчныг ийм үйлчлэгийг л одоо нэвтрүүлээд эхэлсэн байгаа. Довдонгийн цэнд гэж өөрийнхөө зочныг хамиртай өрөө. Би хамгийн анх Америкийн нэгдсэн улсад одоо оюутан болж очдөг. Тэгээд хувцас угаах гэл одоо асуудал яг үүсэж байгаа юм л та. Тэгээд байрны доор нэг тийм хэд угаалгын машин тавьчихжээ. Нилээ урт олныг тавьчихсан. Тэгээд дээшээ зоосыг л угаадаг гэл заалгаж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд надад бодсон юм энэ ер нь цэвэрхэн байдаг болов гэж бодож байсан. Баахан нөхдүүд л хувцас угаагаал тий гаргаж ирээл дахиад угаагаал тэгэл одоо нөгөө төрсийг дотор хувцас хааш нь их ингээл өчнөөл юм бодогдчихсэн. Тэгээ зарим хүмүүс нь пүүзээч угаадаг гэх шиг тий. Тэр миний энэ ганцхан миний доторх бодол биш байж таарна л та. Бүхэл хүн энийг бодох байх. Тэгэхээр та шууд тэр хариултыг өгөөч. Миний хүү тэр одоо герман оронд суралцахаар алс холыг зорьсон байсан. Тэр сургуулийг өөрөө олж авсан юм. Ингээд яг ховь зээний ирэхээр залуу сайхан насанд минь хань ижлэн хороо барихад миний нөхөр бол одоо киноны дууны найруулагч хүн байсан. Би өөрөө бас залуу насндаа киног өнгөрөөсөн. Одоо та нарын нэгэн адил одоо кино телевизийн мэрэгжлийн шахуу тийм хүн байна. Тэгээд ингээд тодорхой хэмжээнд тэр өндөр хөгжилтэй оронд одоо миний амьдралын тодорхой наашаа цаашаа явсан хугацаа бол өнгөрсөн. Тэгээд буцаад би эх орондоо ирэх ёстой, эх орондоо амьдрах ёстой. Гэтэл одоо энэ зах зээлийн юугаар нэлээд юмнаас хоцорсон байсан. Миний хүүхдүүд оюутан байлаа. Оюутны байрны дор угаалгын үйлчилгээний газар байсан. Ам дээрээсээ тэр өндөр хөгжилтэй айл болгон баг угаалгын машинтай тэр улсад вайш центр вайс салон гэсэн үйлчилгээний салбар зөндөө байсан. Тэнд үйлчлүүлж байгаа хүмүүс маш их байсан. Заавал энэ ингэж байх ёстой юм болов хүнд яагаад ингэ. Тэгээд орж сонирхож үзсэн бид нар ч өөрсдөө явуулын хүмүүс бас ч биднэрт хэрэгтэй байсан. Тэгээд тэнд нь ингээ яваад ороход ерөөсөө маш их одоо хөл хөдөлгөөнтэй үйлчилгээтэй тийм газар байсан. Одоо энэ өндөр хөгжилтэй орнуудын гол онцлог нь ажлынхаа цагтаа ихийг зарцуулдаг. Тэр цагаа маш их ашигладаг. Өөрийнхөө амралт чөлөөт цагаа өөрсөндөө зориулж чаддаг. Тэгжэж ус нь хөгжиж одоо хийсэн ажил нь үр бүтээлтэй амьдрал нь өөдрөг байдаг. Ийм айхтар одоо нийгэм байна. Өндөр хөгжилтэй орны угаалгын бодис яг угаалгын үйлчлэгэндээ зориулагдсан угаалгын машин байна. Тэр техникийн хүчин чадал сайн байна. Тэр хүчин чадал нь сайн байна уу гэдэг нь төлтөр угаахаас өмнө одоо тэр машины хүчин чадал нь 120 градус хүртэл халааж угаадаг. Өөрөө автоматар. Дээрэс нь угаасаа Европын одоо тэр соёл иргэншил одоо өндөр хөгжилтэй орнууд юу чинь ерөөсөө актер өөрсдөө одоо ариун цэврийн шаардлагыг хангаж сурсан улс. Тэрнтэй нь уялдад техник нь бүтээгдсэн байна. Тэгэхээр 120 градус бактери устгагчтай бүтээгдсэн машинд юм угаагаад гарахад аюулгүй гэсэн юм. Та өөрөө аль салбарын хүн бэ? Сая ярианаас чинь гарсан л да. Би бол таны салбарын хүн байна. Би бол одоо киноны нарийн мэргэжлийн техникч. Хөөрцөн мэргэжилтий. Одоо кинонд амьдралынхаа 20 гаруй жилиг яваад дараагаар нь би одоо төрийн бус олон нийтийн байгууллага нийслэлийн Улаанбаатар хотын мэтгвчдийн байгууллага нийгэм тал руугаа нэлээд хугацаад амьдралын тал хугацаа өнгөрсөн. За. Тэгэхээр нийгмээс одоо бүр амьдрал руу оръё. За, нэг өмд. Хоёр аймс. Нэг цамц хэдэн дөрөв вэ? Олон машин оруулж ирсэн юм. Би 14 угаалгын машин, 3 хатаах машин, 4 төрлийн эндүү байгаа. Тэр машины багтаамж гэж байгаа. Би яг одоо энэ зах зээлдээ судалгаа явуулсан. Бас судалгаа явуулаад одоо манай монголчуудын гэр бүлийн амьдралын амжиргааны дундаж өртөг ямар тэрэнд бас тохирсон зах зээлийн үнийг баримтлах ёстой. Би бас тэнд чинь амьдрах гэж шүү дээ. Германыхан миний байсан газрынхаа үнийн жишг, монголчуудынхаа амьдралын үнийн жишг энэ хоёрыг харьцуулаад яг дундаж үнийг нээсэн цагаас ахуулаад барьлаа. Нэг цамц, нэг юг би 5,000 төгрөгөөр л байгаа. Миний үйлчлэгээ бол ерөөсөө хүн хандж байгаа учраас гомдохгүй л байх ёстой. Бид нарыг сурвалжлага хийж байхад нэг өвөө орж ирээд. Тэгээд ингээд энэ тэр угаалгын газар чинь ингээд игнүүсээ олон угаалгын машин байгаа шүү дээ. Өвөө орж ирээд юу гэсэн гэхээр энэ машиныг хүмүүс хэдээр зарж байгаа ингээд дэлгүүр ойлгоцсон. Үйлчлэгчдийн эхний хандлага ямар байсан тухай? Яг л нөгөө германшгэ яг ингээд хүмүүс ороод өөрсдөө юм угаагаад ингээд гараг. Яг л одоо нөгөө кинонд дор байдаг одоо энэ хүүхдийн Америкт очиод би тийм байсан тэгсэн гэд одоо манай залуучууд бүгд мэдж байгаа.
Тэгэхээр яг тэргээр нь угаалгая гэж бодлоо. Нэгдүгээр тэр чинь шууд тэр зааланд хинч байхгүй. Хоосон зааланд автомат одоо юунуутай самбартай автомат машинтай байхгүй. Тэрэн дотор нь одоо мөнгө хийгээд тэн дондаас угаалгын нундгаа одоо бүх юма ингээд хийгээд аваад ингээд өөрөө нөгөө угаалгын чотон хийгээд угаалгын машин угаагаад ингээд байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээрт манад задгаа мөнгө байхгүй. Хоёрдугаарт манад анх удаа оруулж байгаа үйлчлэгээ болохоор хүмүүс мэдхгүй. Тэр машин дээр чинь харьцаж мэдхгүй байна. Дээрээс нь одоо хүн амьдрал зах зээлийн нэг юм нь хараа. Одоо аль болохоор үнийн бодлого явуулаад байхад 8500 та энэ юм угаагаараа маа энэгээр дүүргээр ихэд нөгөө төхрүүгээ өөрөө мэдгүй хөлөөрөө ингээд чихжээс байсан байхгүй тийм. Тий ингээд бол бас одоо анхны юм болохоор хүмүүс мэдхгүй тохиолдол байсан. Яг ороод хувцаа өөрөө угаагаад одоо ингээд миний гар дээр одоо бэлэн цэвэрхэн эндүүдлэгтэй хувцас ирэхэд хэдэн минут ямар хувцас зарцуулж байна? Ер нь 3 цаг. Ер нь 3 цаг. Сайхан угаагаад цаг 30 минут угаадаг. Тэгэхдээ тэр одоо угаалтын нөгөө градусын юунаасаа болдог. Их жоохон халуун буслаж угаавал жоохон удаа угаадаг. Тэгээд ер нь нормал 40-60 градуст угаавал ер нь цаг 30 минут угаагаад нэг 40 минут тэртээ хатаагаад тэгээд нэг 15-20 минутанд эндүүдэж өгөөд эндүүдүүлээ гэвэл ингээ бүх үйлчлэгээ хийхэд бол 3 цаг. Яг хөө зүгээр бид нар яг ийм машин, ийм брэнд энтергээ ярил бас босоод өөр угаалгын газрууд байдаг болохоор ташаа ойлгогдож магадгүй л дээ. Би зүгээр соёлын талаас л ярих гэдэг юм л да. Энэ шин соёл орж ирж байгаа гэсэн талаас. Жишээ нь миний зүгээр туршлагаа зүтгэхэд бол их тийм хөгжилтэй ажил байдаг. Ингээл ойр дуулцаагүй найз байцтайгаа тэгэл нэг юм аваад явна. Тэгэл тэр чинь өчнөө нэг 2-3 цагийн болж байгаа шүү дээ. Өнөөгөө хийчихэл угаахт нэг 30-40 минут юм яриа суучин, тэнд кофе ууж ийн. Тэгжээтэл өнөөх нь дуугарна. Тэгэл саксаар нөгөө төргөө аваад халуунлуун хийгээл ингээд зүгээр энэ процесс нь надад бол айгүй тийм сонирхолтой, хөгжилтэй нэг тийм амралтын өдөр энэ төр ингээд явж байхад гоё ер нь бол санагддгийг. Манайд ер нь бол намайг яаж яхад бол нэг юунд байшинд нь угаалгын машин байхыг зөвшөөрдөг байсан юугаас одоо байж болдоггүй. Төрөлжсэн миний байрны хувьд бол гэхэд тэгээ заавал тэр доошоо очиж угаадаг, нийтийн газар нь угаадаг тийм байсан. Манайд бол одоо ихэнх айлууд ер нь угаалгын машин гэртээ бол байгаа бах тий. Тэгэхээр миний асуулт болохоор ер нь ямар хүмүүс яг тэнд очиж одоо хувцас угаалгаж байна тий. Гэртээ угаалгын машин байгаа хүмүүс бас очиод байна уу? Нэг бол угаалгын машин байхгүй айлууд очиод байна уу? Угаалгын газраа нээхэд би судалгаа явуулсан гэж хэлсэн тийм ээ. Надад хүмүүс санал тавиад байхад би хотын төвийг эсвэл одоо чадвартай тийм хүмүүсийн дунд байхыг хүсээгүй юм. Тийм болохоор зах зээл одоо гар худалдаачид төвлөрсөн тэр эмэгтэйчүүдийн дунд, тэр хүмүүсийн дунд тэр захыг байраа дээр тэр 8 жүгийн горомжих шөнийн захын тэр эздээс нь одоо байр түрээсэлж аваад ингээд тэр үйл ажиллагаагаа эхэлсэн байхгүй юу? Угаалгын машинтай машингүй гэдэгтэй хүний амжиргааны асуудал байхгүй тэр. Тэрэндээ гол нь биш. Хамгийн гол нь хүний тэр ажлын цаг дундуур юуг амжуулах вэ гэдэгтэй л утга нь байгаа байхгүй юу? Таны харж байгаагаар одоо монголчууд цаг хожоод эхэлсэн үү? Эхэлсэн. Одоо миний үйлчлэгэнд бол надад харин уран мөксөн нэг сайхан юм. Залуучууд орж ирээд хөө Монгол хөгжсөн байж тээ. Нөгөө кинон дээр гараад идэх чинь энэ байж тээ гэж тий. Тэгээд бол тэрэнд баярсан харамсалтай нь яг кинон дээр биш одоо би зааланда үйлчлэгчтэй үйлчлүүл заалны зохион байгуулагчтай ингээд ажиллаад ингээд ингэж байгаа тийм техник хэрэгсэлтэй харьцангуй хүртэл тийм эрсдэлтэй байхгүй юу? Яванда их олон болох юм бол мэдээж хүмүүс одоо ажиллаулна өөрсдөө. Маш баярлалаа. Тий, баярлалаа. Та өрөөгаа гэдэг энэ угаалгын газрын санаа гэдэг маань яг үүндээ зөвхөн нэг хувцсуугааж байгаа процесс биш. Одоо шинэ соёлын тухай шинэ мэдээллийг бас түгээж байгаа л гэж би хувьдаа ойлгож энэ Довдонгийн цэнд гэж энэ чинь өрсөн байгаа юм. Зөвхөн би угаалга бас явуулдаггүй байхгүй. Хажуугаар нь энэ залуучуудад энэ угаах бодистой материалтайгаа яаж харьцах вэ? Яаж эндүүдэх вэ? Яаж одоо энэ материалаа сонгох вэ? Зүгээр аваачаад угаачдаг юм биш энэ чинь даавуу гэдэг чинь өөр ингэсэн бас юутай үг хэлдгээ юу чинь би бас өөрөө юм ойдог. Тийм үн тэгэхээр зэрэг энэ залуучуудад эрэгтэй ч эмэгтэй ч охтуудад би подолкын цамцаа ингэж эндүүдгэн шүү. Сороочкын цамцаа ингэж эндүүдгэн шүү. Гялагаад байгаа юм а ингэдгэн шүү. Костюмтай 2 давхар гаргахдаггүй шүү. Энийг хийдэн шүү гэж ийм одоо төрийн бас олон нийтийн болгоход ажиллаж исэн юмнуудаа нэг бүсэл биелждэг гэж ажиллаж байгаа байхгүй. Ингээд яг намайг ингэ
миний одоо хийсэн юм маань дэмжиж энэ юунд оруулсан одоо та бүхэнд баярлалаа. Дээрээс нь одоо энэ нэгээр одоо өөрийнхөө амжиргааг орлоготой болъё гэсэн хүмүүсөө бид одоо бүх зүйлээр тусалж аргачлалын зааж өгч техник хэрэглэлийг чинь оруулж ирж өгч угаал бацыг чинь оруулж өгч хамтар тавьлахад билээ шүү. За баярлалаа. Нэвтрүүлгээрээ бид маш олон соёлын түгэхийг хүсдэг. Тэгээ жишээлбэл кофений соёл бол манайхаар нэлээд төлхөө яригдчихсэн. Өнөөдрийн энэ угаалгын газар ч гэсэндээ бас л тэр соёлыг түгээх гэсэн хүмүүст үзэгчдэд шинэ мэдээлэл хүргэх гэсэн юм л оролдлого юм л да. Тэгэхээр та өөрөө угаа гэдэг шиг яг өөрөө угаах ийм газрууд өшөө олон бий болоосоо тий эцэндэгч оруулж ирсэн энэ соёл түгээн дэлгэрээсэ гэж бас хэлмээр байна. 2 сарын 31-ний өдөр болоход яг 10 хоног үлдлээ. Шинэ жил ойртож байна тийм ээ. Тэгэхээр яхаарахгүй бид шинэ жилдээ холбоотой би нэг зочныг өрсөн юм аа. Тэгээд Борнуур суманд 700 гаруй хүүхдийг бол аль хэдийн баярлуулчихад байгаа. Өөрсдийнхөө санаачтгаар хоорондоо танилцаад шинэ жилийн бэлэг одоо хүүхдүүдэд тараасан. Тэгээ одоо ч гэсэн өчнөө олон хүүхдүүдийг баярлуулж яваа. Ийм нэг мундаг залуус байгаа. Энэ залуусыг болохоор бэлгэний уут сэтгэлийн аян гэдэг одоо энэ аяны дор нэгдсэн залуус байгаа. Тэгэхээр бэлгэний уут сэтгэлийн аяны төлөөл болсон Нямдорж Саруул гэдэг хоёр мундаг залууг урьж байна. Ингээд маш гоё хуцтай алиалагч эльф юм уу? Эльфийн гүн жах хоёр ороод ирлээ. Манай нэвтрүүлэгт ч гэсэн гоё шинэ жилийн уур амьсгал дагуулж орж ирлээ тий. Одоо тэгэхээр ийм хувцастайгаар бэлэг түгээгээд яваад байгаа гэсэн үг. Тий. Ерөнхийдөө манай залуучууд өөрсдөө хувцас аваад энэ хувцас бүгдийг өөрсдөө ойсон юм уу? Өөрсдөө гараараа ойд өөрсдөө эсгээд залуучууд. За яг одоо ийм хувцас хичнээн хувцас аяа. Хичнээн ийм залуучууд ер нь энэ бүх аяны хүрээнд ажиллаж байна. Аяны хүрээнд л одоо нэг 20 залуучууд нэгдээд тэгээд 13 хувцас оёод тэгээ бас найз нөхдөсөө дэмжлэг хувцас бэлэн байгаа хувцснуудын гуугаа тий тэгээ оролцсон явж байгаа. Тэгэхээр аяны хүрээнд бол яа харахгүй нэг онцлог үйл ажиллагаа бол тэр Борнуур суманд тий 700 хүүхдийг баярлуулсан. 700 гэдэг бол үнэхээр бага тоо биш. Тэгэхээр саруулаас болсон сум байна л да. Яг тэр өдрийн тэр мэдрэмжээс хуваалцааш. Одоо тэр 700 хүүхдээр ингээд ийм хувцастай яваад очиход ер нь тэр хүүхдэд яаж хүлээж авч ин сумын хүүхдэд. Үгээр хэлхий аргагүй тийм амар гайхалтай мэдрэмж байсан. Манай залуучууд ингээд дуусгацсныхаа дараа өөрсдөө ингээ хоорондоо ярих гэхээр бүр ингээ үг болтохгүй. Тийм одоо хилээ гэхээр ямар ч тийм орилчмаар. Тэр юусэн наашаа буцаа явж байхдаа замдаа явж байхдаа орилсон биднес зам дээр гараа зөксөн гутаа. За ийм их сайхан юмны ард гарчлаа гэд. Тэг үнэхээр очиод хүлээж авсан хүүхдүүд маань хүртэл их гоё ийсэн. Биднес наашаа хотоос нөгөө эко кар гэдэг нөгөө юу байгаль дээлтэй машин сонирхдаг залуучуудыг бас гуугаад тэр эдтэйгээ хамтраад тэгээ наашаа ирж байхдаа яг Борнуурын наахын талд нэг хоолны газараар ороод тэнцээс дэлгүүр орох гээд тэгээ яв орсч худалдагч чинь хүүе та яач нөгөө бэлэг дараах чагаа өгч байгаа хүүхдүүд алуу бушуухаа очироо манай хүүхдүүд өглөө эрт явсан шүү гээл яг биднээс жижиг сум болохоор тэр аяараа мэдсэн байна. Тэр аяараа л мэдсэн байсан. Одоо яг хаана хүрсэн байгаа. За холдоо бол Улаанбаатараас гараад Төв аймгийн Борнуур хүрсэн байна. Энэ дотроо бас яаж ажилласан нийтдээ тэр бэлгэний уут гэдэг сэтгэлийн аяны энэ 20 залуучууд маань хэдэн хүүхдэд хүрч чадсан бэ? Бид нэр болохоор хамгийн анх яг энэ аяныг эхлүүлэх хэрэгтэй ерөнхийдөө 1000 бэлэг тараа гэсэн зорилттой байсан. Тэгээд тэрнээсээ ингээд хоорондоо айгүй их ярилцсан л да. Яг хааш нь хүрэх үү? Хаана ямар хүүхдүүдэд хүрвэл энэ маань яг зөв газараа хүрсэн юм шиг байна. Тэгээд нэлээ их судалгаа хийсэн. Захын дүүргүүдээр явах уу, асрамжийн газруудаар явах уу. Тэгээд яг эцэст нь болохоор хөдөө орон нутгийн хүүхдүүд яг энэ баяр дээр яг ингээд чин сэтгэлээсээ ингээд бэлэг аваад тий ингэж баярлж исэн ингэж хурж исэн юг нэг сонсож байгааг болохоор ер нь хөдөө орон нутг руугаа чиглээгээд тэгээд хотоос яхан Төв аймгийн Борнуур сум дээр очсон л доо. Тэгээд тэнд болохоор маш олон хүүхдтэй байлаа. Тэгээд ганц бид нэр ингээд цэцэрлэгийн хүүхдүүдэд биш сургуулийн 1-ээс 3 дугаар ангийнхан цэцэрлэгийн хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүтэн өмчөө ерөнхийдөө тэр сумд байгаа бүх хүүхдүүдэд хүргэе гэсэн тийм зорилттой. Цаашдаа ч гэсэн манай аян үргэлжлэн одоо бид нар дээр маш олон саналууд ирж байгаа. Яг ингээ нөө аянгаа эхлүүлснийхаа дараа ингээ хүмүүсээс маш олон санал ирж байгаа. Манай тэдэн хүүхдтэй ингэж явдаг тийм байгууллага байгаамаа. Манай хүүхдүүдийг бас баярлуулаач. Танаа энэ аян ч үнэхээр сайхан ингээ үргэлжлээд байгаа юм байна гэсэн ийм их саналууд ирж байгаа. Тэгэхээр манай аян бол цаашдаа үргэлжлэн. Бэлгийг яаж одоо бүрдүүлж 700 гэдэг бол баг тоо биш. За цаашдаа ч гэсэн үргэлжлэн тий.
бэлгийг яаж босгосон бэ тэр 700 бэлгийг? Тэгвшээ тэр бэлгэн дотор яг юу байсан талаар. Мэдээж бэлгийн дотор бол ерөөсөө яг биднээсийн найз нөхөд биднээсийн дэмжсэн байгууллагууд тэр бүх хүмүүсийн сэтгэл зүрх шингэсэн бэлгэнүүд бүгд багтсан. Тэгэхээр найзуудаас ном, омс, бандаж одоо юу л бүгд л байсан. Яг нэг хэлэхэд нуу байх тийм ээ. Мэдээж 1000 гэдэг тоо бол маш их тоо. Тэгээд бүхэлд Төв аймгийн сумын хүүхдүүд бол нийслэлд байгаа одоос хүүхдүүдийг баярлуулах гэж ярьсан. Тэгэд тэр хүүхдүүдийг баярлуулахын тулд дандаа үнэтэй зайтай янз янзын гоё юм байсны оронд тэр олон хүмүүсийг бэлэг өгье гэсэн сэтгэлтэй залуучуудын бэлэг тал талаас цугласан бэлгэн байвал гоё юм болов уу гэд. Тэгээд тэр дунд номч байгаа, тоглоомч байгаа одоо ерөөсөө хүүхдийн чихэрч байгаа хүүхдэд өгж болох юу л энэ бүгдээрээ л багцсан. Гэхдээ бүгд тийм ямар нэгэн хүүхдэд одоо юу хортой тийм хүүхдтэй юм байхгүй. Хоргүй дандаа хоргүй зүйл. Борнорт маань авчирсан байгаа та бүхэн харж байгаа маш одуулаа маш их сэтгэл гаргаж одоо энэ гадаа байгаа машин зэргийг хараа одуулаа ирсэн байлаа. Ингээд бэлгийг бол одоо 1-р ангиас нь эхлээд дуудана. Тэгээд энэ дохоогоо тэгээд бэлгээ авч байгаа хүүхдүүд маань бол нэг ангиараа гарч ирж аавна. Бүх энэ ахагч нарсан та бүхэнд гардуулна. За тэгээд энэ хүмүүстэй зураг авахулчаад хойд толгоор гарнаа. Тийм учраас та бүхэн бас ангийн багш нар сайн зохион байгуулалтад оролцоорой. Бэлгэний ууд сэтгэлийн аян гэдэг ингэлээ тий. Тэгээд энэ аяныг яасан зүгээр л хоорондоо найз нөхдүүд сайхан сэтгэлтэй хүмүүстэй ярьж суужгаад энэ аяныг эхлүүлэе гэсэн юм уу? Эсвэл ямар нэгэн төрийн бус байгууллага ч юм уу тийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хүмүүс юм уу? Ямар учиртай яагаад энэ аяныг явуулах болвоо? Ерөнхийдөө биднээс бас найз нөхдөр өөрсдийнхөө хүрээллийн үе тэнгийн залуучуудыг уриалаад залуусын давалгаагийн клуб төрийн бус байгуулаа одоо нэг жил гарны хугацаа болж байна. Тэгээд энэ хугацаанд бас зөвхөн хүүхдэд бэлэг өгөх биш маш олон өөр бусад нийгмийн янз янзын давхрын хүмүүст хүрж ажиллахыг хичээгээд тэрнийхүү үр дүнд бас яг биднээсээ ижил төвчний үйл ажиллагаад явуулдаг клубуд маань бас жил болгон хүүхдүүдэд бэлэг өгье гэдэг. Одоо та хэд мэдж байгаа бох манай халуун сэтгэлгээ байдаг. Тэгээ халуун сэтгэлийн сараатайгаа ярьж агаад за ингээд танайх өнгөрсөн жил бас 1000 хүүхдэд хүрэх гээд бэлэг өгөх гээд бас ажиллаж ирсэн. Энэ жилдээ хэдүүлээ арай өөрөөр ягаад манайх энэ жилдээ хийвэл яад юм бэ гэдэг бас хоорондоо санаа бодлоо солилцож байгаад тэгээ манай клуб төрийн бус байгууллагын залуучууд хийгээд тэгээд үнэхээр чин сэтгэлээсээ хүүхдэд туслая, хүүхдэд бэлэг өгье, тэр хүүхдэд одоо юу гэдэг инээмсэглэл бэлгэлээ гэсэн зорилготой залуучуудыг нэгтгэхэд тэгээ хөгжилтэй залуус гэх клуб бас сошиал орчинд үүсгээд хөгжилтэй залуус гэх ерөөсөө биднээс хийж байгаа бүхэл юм л хүүхдэд л хайр инээд баярлал бэлгэлээ гэсэн л тийм зорилготойгоор үүсгэсэн л дээ. Би нэг ийм цамцтай очиод өх нэг ондоо. За хөгжилтэй залуус яваад очиход бол нэг ондоо. Хүүхдүүд ер нь яг хараад нэг инээх юм уу? Нэг бол одоо санта хэрчил баярлал гүгээд очдог. Яаж хүлээж авах юм? Чинь 700 хүүхдэд нэг өвлийн үгэн бэлэг тарааны амар хэцүү асуудал байсан. Тэгээ анханасаа 3 өвлийн үгэнтэй явчих гэж жагаад сүүлдээ 2 болоод тэгээд ингээд нөгөө тоглолт бид нар өөрсдөө тоглолт бэлдээд манай охтууд маань засаа охины бүжиг гэж хэлээд алиалагч нар маань үзүүлбэр үзүүлээд ингээд бүх юм өөрсдөө бэлдээ. Тэгээ яг ингээд тоглолт эхлэх чахад зарлаад за ингээд өвлийн үг маань бүр нэг биш 2 өвлийн үг гэсэн чи бүх хүүхдүүд амар гайхаад инээлдээд юу илээ 2 өвлийн үг байдаг гэсэн хайрлаа. Хаагаар ингээд 2-2 өвлийн үг ороод ихэр чи хүүхдүүд чи аль нь харахаа гэхээр ихэр санта гээд 2 тайзныг 2 талд суугаад засаа хүүхдүүдээр ингээд хуваагдаад аль нь хараад гайхаад байгаа юм чи. Хэдүүл яг ингэж сонсох хугацаанд яг тэр Борнор суманд болж байгаа үйл явдал төр түр анхаарлаа хандуулъя. Тэгээд эргээд ярианд орцсон. Одоо ингээд бэлэг гардуулах үйл ажиллагаа эхэлж байна. Үгүй өнөө саран гэрэл сайн жаргал сүүхват төгөлдөр зэлгэн дам элбэг баяр нэг хажуу нэг бод нэг заяа агаар нэг заяа нэг прима нэг тэмүүлэг гэсэн нэг 29 үг байна. Хамгийн сонирхолтой нь янз бүрийн ажил мэргэжлийн
янз бүрийн одоо магадгүй зарим нэг оюутан зарим нэг айл хэдийн албаа агчлцсан. Ийм залуучуудын л нэгдэл гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр Саруул Нямдар Черманаас нэгэнт зочны амирт суусан юм чи өөрсдөө танилцуулаач. Ям хаана сурдаг ажилдаг. Тэгээд яг ийм нэг юм байгууллагад ор нэгдээ залуучуудтай хамтраад явхад юу одоо ямар байдгийг тийм ээ үзэгч залуучуудаа сонирхчлаа. Миний хувьд бол би сая 3 жилийн өмнө сургуулиуд төгсөөд төрийн албан агч болсон. Тэгээд уучнаар одоо засаг өрсөлдсөн худалчнаар үйлдвэр үдээж явах юм байсан. Хөнгөн үйлдвэрийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын мэрэгжилтээ хийдэг байжгаад одоо тэндээсээ шилжилт хөтөлбөр хийгдээд аж үйлдвэрийн яам дээр очсон байгаа. Тэгээд яг тэнцээ бас бүтц орон тоон яг зохицуулагдаад ямандаа байх үгүй гэдгнээс тодорхой ус байгаа юм. Тэгээ одоо ерөнхийдөө тэгээ юу хийдэг ч гэж хэмээр юм. Яг ингэ хэлээ. За яг албаа агч болсон юм тийм ээ. Саруул яв. Би бас одоо сургуулаа төгсөөд 3 жил гарсан болж байна. DHL гээд буухан шуудангийн газар ажилладаг. Манай группт болохоор яг одоогийн байдлаар хамгийн бага маань 17 настай охин байгаа. Тэгээд оюутанж байгаа, ажил хийдэг хүмүүс байгаа. Тэгээд бид нэр ингээд сая энэ аяныхаа хүрээнд бүгдээрээ амар гоё гэр бүл болцгаацаа. Тэгээд бас яг өмнө хэлэхэд хаамарт сууж байгаа. Энэ бол том ихч. Тэгээд би бол нөгөө хөгжлөө залуусгаа аав. Нэр юусаа байхгүй. Хоорондоо ээж ааваа. Ихч ахаа аав ээж энэ дүү. Ямар хөгжилтэй энэ залуус ч. Бэлгэний уут аяны талаар харсан л да сошиал нэтворкер. Тэгээд гайхацсан энэ яагаад ийм нэр өгсөн юм болоо гэх. Тэгээд нэлээд бас олонний танил хүмүүс дэмжих шиг болсон тийм ээ. Тэгээд сэтгэл санаагаараа тэр бас бэлгэрчсэн дэмжсэн баг. Яагаад ийм нэр өгсөн бэ? Бэлгэний уут хизээч задарч болдог. Тэгэхээр бид нэр ингээд ганц шинэ жилээр энийг ингээд тараагаад дуусгуугаар бэлгэний уут маань ямар ч баяраар задарч магадгүй гэдэг нэрний үүднээс яг бэлгэний уут гэдэг нэр өгсөн. Зүг ямар ч баярын бэлгэнд уут байж л байд юм чинь. Аа. Одоо мянгаад бэлэг гэдэг бол энэ дэр маш олон хүн тусалсан нь бол ойлгомжтой байна. Тэгэхээр эргээд ер нь бол тэр хүмүүстэй баярлалаа гэж хэлэх нэг боломж бол их гоё боломж байдаг. Тийм. Тэгэхээр та хоёрыг бас тэр эко гэдэг түрүүний дурдлаа тий. Бас онцгойлон тэр тусалсан хүмүүстэй талархал илэрхийлэх нь боломжийг олгож байна. Манай тусгал гээд гэрэл зураг сонирхчдын клуб байдаг. Тэдний залуучууд маань бас манай дүүнерт маань ингээд эмэгтэй хүүхдүүдэд нь дээр нь юу нөгөө нэг эмэгтэй хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн киноны баатартай доор нь ингээд өөрсдийнхээ авсан байгалийн гоё гайхалтай зургуудтай тийм календарыг бас үн төлбөргүй хэвлэж өгсөн. Бас 700 ширхэг календарыг. Тэгэхээр манай хүүхдүүдэд маань ерөнхийдөө чихрээс гадна витамин D хүүхд болгонд календар утсан баа. Тэгээд энэ дашрамд одоо хэлэхэд тэр Forever Living Product Mongolia компани хамт олон team сайхан бэлгийг өгсөн. Дээрээс нь тусгал гэрэл зургийн клубийнхаа хамт олон бас маш их баярлж байгаа. Дээрээс нь манай бэлэг 700 бэлэг гэдгийг бол ачаад тээвэрлэх явцанд маш хэцүү байсан. Тэгээд тэрийг маань яг хариуцж явсан Yes 24 Тэг 4 гээд нүүлгэлтийн компани бас үн төлбөргүй бидний аваач. Тий, бүх бэлгийг маань аваач. Ямар гоё юм бэ? Тэгээд тэр компанид ч гэсэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэр эко яасан гэлээ? Эко машин сонирхч гэдэг залуучууд байдаг. Тэр залуучууд маань бас биднээсээ хамтдаа эндээс нэг цугаанд ороод бас биднээсээ бэлгийг боолцоход туслаа тий. Эхнээсээ үйл ажиллагаанд ингээ хамтраа яваад биднээсээ бас дэмжлэг тусалцаа үзсэн бас баярлаа гэж хэлээ. Тээврийн хэрэгслийг шийдсэн. Тээврийн хэрэгслийг ерөнхийдөө шийдсэн ба. Сүмбэр цамхаг гэдэг компаниас манад санхүүгийн маш том дэмжлэг үзүүлсэн. Дээрээс нь нэрээ нуцалсан хоёр компаниас нэрээ нуцалсан хэлж болохгүй. Нэг компани нь болохоор 108 ширхэг ундаа өгсөн. Нөгөө компани нь болохоор 300 ширхэг ундаа өгсөн байна. Тэгээ ерөнхийдөө нөгөө манай бэлэгнүүд ингээд ихэнхэн цугулсан ч гэсэндээ маш олон компани дэмжлэгтэйгээр энэ бүх хаян маань өрнө. Тэгэхээр 700 бэлгийг одоо энэ цуглуулаад санхүүгийн дэмжлэгчдэр за ингээл ундаа витамин те эдгээр ингээд цуглуулж эхлээл боос энэ хугацааг хамгийн анхны ихсэн өдөр нь хийжсэн бэ? Яг 3-7 хоног юм. Ерөөс 3-7 хоногийн дотор л 700 бэлэг. 3-7 хоногийн хугацаанд биднээс. Бас олны хүч чадамгүй далаа гэдэг жишээ байна л да тийм ээ. Төлөвлөгөө бол одоо 1000 бэлэг гэж анх яг тавигдсан байна те. 700-г нь өгцсөн. Одоо шинэ жил гарахад 10 гаруй хоногийн хугацаа байна бидэнд те. Тэгэхээр одоо дахиад төлөвлөгөө юу вэ? Одоо бас судалчлага яг захын дүүргүүдийн бас нэлээд амьдралын боломж муутай. Ерөнхийдөө бол биднээс чиглэж байгаа хоттой бол тиймэрхүү амьдралын боломж болцсон юм уу те. Тэгээд дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй. Гэхдээ яг байж идэг ингээл гэрээсээ гарч чаддгүй
тиймэрхүү хүүхдүүдийг олж нээж тэр хүүхдүүдэд бэлэг өгье гэсэн зорилготойгоо. Тэгээд бас яг одоо ч цаг хугацаа өөр болцсон биз цаг үе өөр болцсон. Social network-оор биднес рүү захиа явчихдаг. Хүүхдүүд санал. Тэгээд айгүй үсгийн алдаатай бичиж орж байгаа. Жоохон хүүхдүүд. Өвөө байна уу? Тэг матар байна уу? Тэр байна уу? Би ийм амар байна. Би дүүтэйгээ байдаг одоо ийм бэлэг амаар ингээд хүүхдүүд өөрсдөө биччихээ. Тэгээд ерөнхийдөө нэг 7 8 дугаар ингийн хүүхдүүд л бичиж ер нь бичлээ л дээ. Тэгэхээр маш хэцүү байгаа. Одоо үлдсэн билээ яах вэ гэж шийдэж ядаад байгаа. Гэхдээ ямар ч хоёроос уруу гарцтал очно. Хандвийн одоо бэлэг цуглуулалт ажиллагаас явж л байгаа юм тийм. Явж л байгаа. Яаж холбогдох вэ? Ер нь сошиал орчинд л утсаарч тэр тийм хөгжилтэй залуус. Хөгжилтэй залуус кириллээр хайхад юу групп нь гараад ир. Мэдээлэл нь. Тэгэхээр мэдээж бид яриул маш их зүйл байгаа тийм ээ. Цаашдаа бол хичнээн цаг ярьж болно. Би хамгийн сүүлд бол яг залуусын давалгаа төрийн бас байгууллагын бас үйл ажиллагааг жоохон тодруулаад тэр ярилцлага бас өндөрлөе гэж бодож байна. Саяхан бас нэг одоо гарна хөгжлийн мэргэжлэлтэй тийм бэлгүүн гэдэг хүү маш их том хүчээр туслаад тэр үзэж байгаа кино болгоноос 1000 төгрөгийн анд төвтөрхөд очсноор тэр хүүхд бол 3D-гаар хэвлүүлж одоо гартай болсон байгаа тийм. Тэрнээс өмнө бас нэг охины одоо тусалсан аян байгаа. Тийм учраас энэ бас үйл ажиллагаануудын талаар жоохон танилцуулаач. Мөхсл ингээд 4 настай хүүхдийн зөрөгчний хаалганы хандив цуглуулах аяныг биднес өрнүүлээд бас 20 гаруй хоногийн хугацаанд 28 сая төгрөгийг биднес цуглуулж чадсан. Тэгээ одоо ч гэсэн бас биднес энэ аяныг өрнүүлээ явж байгаа. Яг энэ аяныг өрнүүлээ явж байгаа залуучууд маань болохоор залуусын давалгаан дотроо байдаг. Бас ZMN буюу залуусын мартагчгүй намар гэдэг. Бас өнгөрсөн жил нөгөө намар биднес тариа уралтанд явсан залуучууд маань бас нэг клуб болоод тэгээ биднесийн дунд хамтдаа тэр аянд оролцсон охины дүүгийнхэн зүрхний хагалгаанд нь туслахаар биднес сэтгэл шулуудан гот тэгээд энэ аяныг өрнүүлээд сарч өрөхгүй хугацаанд 28 сая төгрөг хаалгаанд тэгээ саяхан бас айгүй баяртай мэдэрсэн зүрхний хаалгаанд орлоо бүхэл бүтэн 8 цагийн хаалгаанд орлоо тэгээ одоо 2 хоног сэхэнгүй ухаангүй байна сэрхгүй байна гэд айгүй хүндүүд мэдээ ирж байгаа саяхан сэргчлээ айгүй болчлаа тий ээжтэйгээ ярьж байна гэд тийм сайхан мэдэрсэн Батбэлгүүн хүүгийн хувьд болохоор PTB буюу People to People гэдэг олон улсын байгууллага тэгээ бас манай сарын туяа халуун сэтгэлтэйгээ биднес хамтраад хүүг ерөөхдөө бол гартаа болгох нь зөв юм байна гэд тэгээ дижитал контент гэд Монголд Холливуудын киног албан ёсоор оруулж ирдэг Монгол ганц компани байдаг. Тэр компанитай хамтраад биднес саналаа тавиад олон залуучуудын саналыг нийлүүлж хагаад Best of Me гэд хайрын тухай 20 жилийн өмнө Book гэдэг кино гарсан. Түүний үргэлжил болсон Best of Me гэд хайрын тухай тэр киног Монголдо гаргаад тэгээд нэг хүний тасалбараас 1000 төгрөгийн хандив цуглуулад хүүг гартаа болгосон байна. Сайхан дууссан бас. Одоо тэгээ бас энэ аян маань үргэлжлээ цаашаа явъя гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр мэдээж хүүхд гартаа болоод хүний нүдэнд бүтэн тийм дийдэрхтэн бүтэн харагдж байгаа боловч 17 настай залуу бол өшөө цаашаа амьдрах хэрэгтэй, өшөө цаашаа сурж боловсрох хэрэгтэй. Тэгэхээр биднес тэр хүүхдийн боловсралт нь анхаарай гэдэг. Мэдээж мундаг хэлтэй, мундаг боловсралтай болчих хаанч ч ажил хийж чадах хэмжээний хөдөлмөрийн чадвараа тэр хүүхд 2 гаргүй бол алдчихсан ч гэсэн боловсралт нь анхаарах юм бол цаашдаа тэр хүүхд илүү их зүйлийг хийж өгөх юм болов гэд аян маань бас дуусаагүй гэж байна. Залуучууд ингээл олноороо нэгдээл те. Өнөөдөр бол манай нэвтрүүлэгт бас нийгмийн сэдвтэй нэлээд олон зочд оролцлоо. Тэгэл бүгд л ингээл нийгэмдэр гэрэл асаах гал аль талдаа л бол ингээл явж ийн л та. Тэгээд тэрийг бас зарим нэг хүмүүс ингээд шүүмжилж харагддаг. Одоо чи ганц хүүхдийн асуудлыг шийдээд ч юм уу те. Ганц юм шийдээд нийгмийн асуудал өөрчлөгдөх үү гэдэг. Тийм. Цогцоорны юмэг ч гэдэг юм нэг иймэрхүү юм ярьдаг. Тэгээд надад нэг түүх байдгийн ингээд нэг юм далайн хэрэг дээр ингээл далайн давлгаа авчраад маш олон хисаануудыг ингээд амьд хисаанууд ингээд гаргаж хаяад идэг. Тэгээд нэг тийм өвгөн ингээд ганцаарх наяавал ингээд нэг хисааг аваачаал далаараа оруулаад ингээд хийгээд идэг. Тэрийг ингээд нэг залуу харж байгаад явж очиод тааста ямар утгагүй юм хийж байна те. Энэ олон хисаа хэдэн сая байна штэ. Тэгэл та нэгээр нь хийгээд энд одоо ямар утга учир байна гэсэн чинь нөгөө өвгөн чинь нэг юм хисаа аваад харж ирж ирсэн аа. Миний хийж байгаа зүйл утга учиргүй үнэн л дээ. Гэтэл энэний хувьд амьдрал шүү дээ гэж шийдчихдэг. Нөгөө хисаг яг тэр хисааны хувьд бол амьдрал гэдэг те.
Тэгэхээр бид бол цогцолтгүйгээр гэрлийг түгээж л ах хэрэгтэй. Тэгжиж нийгэм гэрэлтэж сайн сайхан нийгмийг бид хамтдаа бүтээж чадна. Тэгэхээр яг энэ бүхэнд гар бие оролцож яваа энэ олон залуучууд энэ олон чиглэлээр энэ гэрлийг асаах гэж зорж байхад бол манай нийгэм маш гоё гэгээлэг гэрэлтэй нийгэм болно гэдэгт би үргэлж итгэж явдаг шүү дээ. Манай энэ удаагийн дөрвөн урилга нэвтрүүлгийн 6 зочин бол маш сонин содон хоорондоо эсрэгцэлтэй тийм хүмүүс байлаа. Маш яг Жавхагийн хэлдгээр түрүүнийх шиг өөр өөрийнхөө өнцгөр өөр өөрийнхөө чадах чинээгээр те нийгэмдээ сайн сайхан юм хийх гэж явж байгаа маш сэтгэлтэй хүмүүс. Энэ манай нэвтрүүлгийн бас гол онцлог нь шүү дээ те. Эндээ л оршиж байгаа. Тийм болохоор сэтгэл маш өндөр байна. Анх одоо ингээд хөтлөхөд сэтгэл ямар вэ? Сандарлаа. Тэгээд та нарын бас яриаг тасалчих вэ гэл те зочдынхоо яриаг тасалчих вэ ч юм уу тийм жоохон имэйлт байлаа л та. Уг нь бол энэ Нямж хувьд анхны одоо эфир анхны нэвтрүүлэг гэтэл аль хэдийн манай нэвтрүүлэг гэж ярьж байгаа нь их илгэмсүү байгаа нь надад юу санагдалаа гэхээр дөрөв урилга нэвтрүүлэг үзэгчтэй юм л ойр байдгийн л одоо бас нэг жишээ болоо. Би үргэлж хэлдэг тийм ээ дөрөв урилга маш энгийн хамгийн их ойр байж чаддаг бидний дунд их гоё нөхөрлөл байдаг гэж хэлдэг. Тэр шиг Нямжийн үед аль хэдийн үгийн санд нь бол манай нэвтрүүлэг гэж орцсон байна шүү дээ тий. Тэгэхээр өөрөөсөө чадсан байна. Баярлалаа чамд. За ингээд бидний 2014 оны хамгийн сүүлээс 2 дахь дугаар та бүхэнд хүрч өндөрлөлөө. Тэгээд нэгний өдөр улам ойрцсоор байна. Тэгэхээр дараагийн нэвтрүүлэг мэдээж таашгүй гайхалтай нэвтрүүлэг болох болон та бүхэн өндөр хүлээлттэй байгаарай. Ингээд 29-ний арай уулзсан. Шинэ жилийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.